За сайхан амарцгаасан уу? За. Өчигдөр цагийг сайхан өнгөрөөсөн. Мэдээж агаарт байлаа. Бүх цагуудын туршид ерөөсөө өнгөрлөө. Зарим нэг дарга нарын утас сангисныг тооцвол их сайхан амарсан байх гэж бодож байна. Тэвч бид нар 9 сарын сүүлчээр магадгүй биогийнхоо төв рүү сургалтанд явах байгаа шүү. Тэгэхээр улирлд нэг удаа ер нь сургалт хийж эхлэх гэж байгаа. Тэгэхээр эхнийх нь 9 сарын сүүлээр тэгээ бас бэлдэж байгаарай. Мэдээж төсөв мөнгө нь яаж ахыг сайн мэдэхгүй байна. Гайгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар бол өмнө юу гэж бодод байсан байг бол за хүмүүс мөнгө нь цалин нь за яадаг бол гээд жоо энэ зундаа жоо харсан. Хүмүүсийнх тэрүүндээ биш юм шиг байлаа. Үрх болохоор зэрэг аягуусаа үрдэг болохоор хэрэгтэй юмдаа мөнгө үрдэг вэ. Хадгалаад хэрэгцээтэй юмдаа өөрөө мөнгө үрдэг. Хөвшөхгүй бол юунд ч хамаагүй үрдэг учраас мөнгө олохгүй байгаач олж байгаа юм байлаа. Тэгэхээр энэ байдлаас гарах гэж байгаа. Тэгэхээр 9 сарын сүүлчээс өмнө хамтдаа гарах болно. Дахиад энэ тэр нь амралт биш, тэр нь сургалт байх болно. Бурхан өнөхөр өөрийнхөө амьдралыг бидэнд нээж өгөх нь л аягүй чухал байгаа. Тэгээ энэ Бурханы бидэнд өгөх гээд байгаа зүйл нь энэ танд юм өгөх гээд байгаа даа биш. Тэр өөрийнхөө бэлдсэн юмыг танд өгөх гээд байгаа. Бид энэ дэлхий дээр амьдарсан үндсэн шалтгаан буюу одоо төрсөн үндсэн юу ч зүйл чи юу вэ гэвэл зүгээр л Бурханы надад өгсөн амьдралаа би амьдрахын тулд төрсөн байхгүй. Өөр юу ч байхгүй байсан. Тэвч учраас би танд хэлээд бид нар үнэхээр яг тэр амьдралаар нь амьдрал дуусгахчмаар байна. Түүнээс биш би дууслаа энэ амьдралыг төгсгөлөө. Бүтээсэн ч юм уу, хийж гүйсэн ч юм уу. За нэг л их хөдөлмөрлсөн, нэг л их хүн загнаж аашилсан, нэг л их тийм хүн болоод дуусчвал одоо маш хэцүү байна. Надаас юу ч үлдэхгүй. Та нар мэдчихэж байгаа үстэй. Алдартай хүмүүс тэгэл алдар нь цоож одоо Монголын од мод гэж өнгөрлөө тэгэл байхгүй. Тэрийг яг тэр дуурайсан хүн байна уу? Байхгүй. Тэр яг дагж гарчсан хүн үү? Байхгүй. Тэр юу ч үлдээгүй. Тэгэл дуус. Бид нар ийм алдартай амьдрмаарг байгаа даа. Тиймийн тулд Бурхан таныг өөрийнхөө амьдралуу дуудаж авчирч тэгээд таны амьдрал хэрэггүй байгаа зүйлүүдийг хаяулаад өөрийнхөө зүйлсүүдийг өгөөд өөрийнхөө амьдралаар амьдруулах гэж. Түүнээс энэ нь танд байдаг зүйлийг чинь энээсээ салж гэж таньс гуугаад байгаа даа ч биш. Бурхан өөрийнхөө амьдралыг өгч байгаа учраас тэр байхгүй байгаа даа байхгүй. Нөгөө хайрын чинь үндсэн утга нь тэнд явагдаад байгаа. Тэгэхээр магадгүй бид нар жоохон хэцүү юм шиг санагдаад байгаа. Тэр нь ч хэцүү юм шиг байна. Энэ ч гэсэн надад бас нэг хүн гэж ярьж байсан. Бидний Есүст итгэх тийм хэцүү юм уу гэж. Гэхдээ хэцүү биш. Чи өөрийнхөө юмнаас салахгүй байгаад л айгүй хэцүү байгаа даа. Өөрийнхөө залхуу байдалд, өөрийнхөө хойрог байдалд, өөрийнхөө одоо нөгөө юм тууштай биш байдалд. Одоо өөрийнхөө юу дуртайгаа ч мэдэхгүй байгаа байдал. Энэ чи бүгд л танаас хаягдах хэрэгтэй байхгүй. Хүн юм байж болохгүй байхгүй. Юунд ч хамаагүй дуралдаг, юунд ч хамаагүй шохоорхож яадаг, юу ч хамаагүй дагж яадаг юм байж үсэн болохгүй гэсэн. Хүн яг дагах юмаа мэддэг, сонсох юмаа мэддэг, хүн хэл амаа ярьсандаа байдаг. Хүн ийм байх хэрэгтэй байхгүй. Түүнээс тэгээд нэг л их уучлалтгүйч, нэг л зөвшөөрлгүйч, нэг л их яасан хүн байж болохгүй шүү. Тэгэхээр Бурхан энийг хүсэж байгаа өнөөдөр. Ялангуяа хотын сүмнийхэн дунд хийгдэж байна. Тэгээд үнэхээр баяртай байгаа. Өчигдөр бид нар бас хэсэг хугацаанд хамтдаа ярилцж байгаад хүмүүсийн ярьж байгаа зүйлс дотор энэ айгүй их тод харагдчихсэн. Хүмүүс яг өөрсдийнхөө зүрх сэтгэлийг зориулж илээ, өөрсдөө бүх зүйлээ гаргаж ирсэн. Бус нэрээ үнэхээр жолооч нар маань бас биенийгээ тээж авч явсан байгаа. Машинтай машин хөлтөн хөлгүүгээ тэгээд 40 гаруй хүн явсан байгаа. Үнэхээр цагийг ерөөсөө өнгөрөөс хүн болгон сайхан амарсан байгаа. Ер нь бидэд амралт хэрэгтэй байхгүй, ажил хэрэгтэй, мөнгө хэрэгтэй. Гэхдээ танд амралт хэрэгтэй. Яагаад гэвэл та олсон юмаа тэгээд өөр юм зарж исэн дөрөв амарч исэн дөрөв. Тэгвэл да ирлүү ирч хүчтэйгээр дараагийнхаа олж чадах чадвартай байх болно гэсэн. Тэгэхээр үнэхээр ерөөсөө байж өнгөрлөө. Өнөөдөр эзний өдөр байна.
100 байна. Хүмүүс амарсан байна. Энэ бурхны өргөө байна. Амен. Бид сүнс дотор амьдрдаг хүмүүс. Би таныг ялангуяа би бурханд итгэдэг хүн гэж хэлэхээсээ илүүгээр та сүнс дотор амьдрдаг хүн байвал тэгэл болоо. Та бурханд итгэдэг гэхээс илүүгээр бурхны үгэн дотор өөрийнхөө амьдралыг зориулдаг хүн байвал хангалттай гэсэн. Тэгээ би бас өчтөний хүнтэй нэг юм ярилцчаад айгу гоё юм гаргаж ирж байсан. Тэр нь юу байсан бэ гэвэл бид нар ингэж ярих тул миний бурхан миний дуу хоолойг сонсож байгаа болов бурхан миний тэгж байгаа бол бид олон удаа яа. Би танд хэлье таны бодож байгаа бүх зүйл дотор бурханы бодлол хөврөөсэй гэж хүсэж байна. Тэгээд таны бодож байгаа бодлуудыг бурхан үнэхээр өөрчлөөсэй гэж хүсэж байна. Нэрэл миний боддог зүйлийг бурхан өөрчилж өгөөсэй гэж үнэхээр хүсмээр байна гэсэн. Та юу боддог гэж та өөрийнхөө боддог юмнууд ингээд зэгцлээ янзлахыг хараад үзтээ. Ингээд зүгээр ингээд сууж зургт үзэхгүйгээр зургт үзэж та нэг толгойч ажилддаг юм дөө. Сүүлийн зургт толгой ажиллахаа болцсон шүү дээ. Нэг л програм нэг л мэдээлэл бол нэг л их юмнууд шахдаг болсон. Хүний толгой ерөөсөө ажиллахгүй зургт үзэх ерөөсөө ажиллахгүй ерөөсөө яг бол дан мэдээлэл явдаг учраас ерөөсөө ажиллах шаардлагагүй. Танд орж ирэх юм байхгүйс. Яг л тийм нөгөө шууд мэдээлэл учраас. Яг үнтэй адилхан та юу ч бодоогүй, юу ч хийгээгүй байж хата та юу боддог гэж гамшиг, дампуурал, хоосрол, өвч дандаа нэг юм сони юмнууд бодож идсэн. Энэ тэгээ бурхнаас ирдэг үү? Энэ бурхнаас ирэх ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй. Энэ газраас ирж байгаа, энэ танаас ирж байгаа. Энэ дэлхийгээс ирж байгаа зүйлсүүдээ гэсэн. Харин үүнийг бурхан энэ бодлуудыг бидний энэ бодлуудыг бурхан үнээр солиосоо гэж бодсон. Тиймээс таныг юм бодож яхад бурхан таны бодлыг зэгцэлдэг. Танд зөв шийдвэрүүдийг гаргаж өгдөг. Яг бодол дотор чинь. Бидний саяхан бодлын тухай нэг номлол явж ирсэн шүү дээ. Үнэхээр бид тэр үед за юм бодстой гэлээсэн яг одоо бодож эхэлж байна уу юу? Харин яг бодож байхад таны гарцууд гарч ирдэг юм а. Юу хийхээс өмнө, ятта уурлагаас өмнө ингээд боддог бол та хизээч уурлахгүй, хизээч буруу юм хийхгүй байхгүй. Харин боддгоо хийдэг учраас таны хийдэг бүх үйлдэл чинь буруу байдаг гэсэн. Та ямар ч юм бодохгүй хийдэг учраас харин бодоход бүх зүйл хамгийн сайнаар хийгдэг бол. Харин яаж бодож суудгийг хэрэг та бурхантай залбирдаг, ярьдаг хүн бол яг суухтал хангалттай гэсэн. Харин тэгдэггүй салхиш сэвэлзээ өнгөрдөг гэсэн. Тэгээд би ярилцж байхдаа тэрийг аягүй сайн өөртөө сайн ойлгож явж байсан. Бурхан үнэхээр бидний бодлыг зэгцэлдэг байгаасаа гарах гарцууд юм зааж өгөхөд зөв бодлууд үнэхээр миний дотор хөвөрдөг байгаасаа миний зүрх шаналтай байсан ч бодол маань зөв яг голдрод минь ордог байгаасаа би бодож байгаа зүйлсээс яг бурханы миний амьдралд болон эргэн тойрнд минь хийх гэж байгаа ажлууд дотор зөв шийдвэрүүд нь гардаг байгаасаа. Ингүүтээ бидний амьдрал зэгцэрч байна гэсэн үг. Тэгээ таны амьдрал зэгцэрчих юм бол тэгэл уус онцон зэгцэрнэ. Яг бол та оюун санаан дотор та сүнслэг ертөнцид дотор эерэг зүйл цацж шít. Та боддоо эерэг зүйл бодод цацж чинь та. Яг таны бодож байгаа бодол чинь сүнслэг ертөнцид дотор эерэг болж явж байгаа. Тэг хичнээн эерэг хүн байдаг гэж бодож байна. Монголд одоо 100 хүн жагсаахад хэдэн эерэг бодолтой, хэдэн сөрөг бодолтой байдаг бол. Тэг түүний нэгэн тас эерэг багтал гэдэл хангалттай сөрөг бодлууд бүх устдах болно шүү. Агаарт явж байгаа бодлууд. Энийг сүнслэг амьдрал гэж яриад байгаа байхгүй. Энийг сүнсээр амьдрдаг хүмүүсийг хийдэг амьдрал гэж. Энийг бурханд итгэдэг хүмүүсийг хийдэг амьдралаа гэсэн. Түүнээс бидний амьдрал нэг ёс юм шиг те нэг жаншилж юм шиг за хараал хэлж болохгүй шүү. Эсвэл тэгж болохгүй шүү. Ингэж болохгүй шүү. Чи пастор юм байж ууралж болохгүй шүү. Пастор юм байж чи тэгж болохгүй гэж. Үгүйгүй. Ингэж нэгнийгээ буруутгаж нэгнийгээ зөв бурууг шүүх гэж бид нар энэ дэлхий дээр бурханд итгэдэг хүмүүс болоогүй маа. Бурханы хайр бол хамаагүй өөрөө гэсэн. Бурханы хайр бол үнэхээр юр бусын хайр шүү дээ. Тэрний хайрыг хүлээж авсан л бол үнэхээр хангалттай. Бид нар тэрүүгээр хайрлагцнаа мэдэж чадах юм бол бид бусдыг хайрлах чадах болно гэсэн. Би бурханы хайрыг мэдчихэж хүлээж авч яаж түүний хайрыг намайг хайрлсан хайр гэдгийг мэдэж авч яаж би бурханд итгэж амьдралаа өгч явсан. Түүнээс би зүгээр би Есүст итсэн би цуглаанд явдаг гэдгээр би бурханы хайрын дотор хайрлагддаг хүн байгаагүй гэсэн. Бидний амьдралыг бурхан үнэхээр өөрийнхөө хайрын дотор улам илүү хөгжүүлж байгаа шүү. Амен. Яг бол хайр айгүй хэрэгтэй. Энэ ертөнцид ялангуяа хайр амар хэрэгтэй. Хүн болгон хайр хүсэж байна. Харин өгч чаддаг юмуд байдгүй. Өгчөөд за яаж авах уу гэл эхнэр нөхөр хоёрыг ер нь биендээ ер нь хайртай гэж ер нь та нар бодож байна уу? За ер нь эвгүүдээ.
За тэр тухай ярих болов. Өдөр хамтдаа бас яг эмзэг сэдвүүл нь орох гэж байна. За бүгд хамтдаа залбирая. Халелуя. Өөрсдөө зүрхсэлээр нээ. Өөрсдийнхөө оюун бодлыг зэгцлэе. Өөрсдийнхөө залбирлуудыг нээцгаая. Тэгээд ариун сүнс биднийг удирдаг. Тэгээд ариун сүнс бидний амьдрал дотор өөрийнхөө хийх хүсэж байгаа зүйлсүүдийг тэр үнээр хийх. Халелуя. Бидний бодож байгаагаар биш харин түүний хүслийн дагуу биелэх болтугай. Түүний хаанчлан энэ газар ирэх болтугай. Халелуя. Бурхны хүсэл тэнгэрд үүдэх шиг энэ газар хүнний бүрийн дотор биелэх болтугай. Бурхны бодлууд, Бурхны бидэнд өгөхийг хүсэж байгаа тэр бүх зүйлүүд үнээр биелэл болно. Энэ газрыг тэр яаж харж байсан? Энэ газар тэр юу бүтээж байсан? Тэр бүх зүйл биелэх болтугай. Энэ өдрийн зогсож байгаа хүнний бүрийн дотор Бурхны ерөөсийн орон зайныг үүсч бий болох болтугай. Халелуя. Оо, халелуя. Тэр бид өнөргөө би дотор амьдэрдэг сүнс юм аа. Би сүнсээр амьдэрдэг. Халелуя. Би дотор амьдэрдэг сүнс юм аа. Бурхан бол сүнс, тэр сүнсээр оршиж нэгэн. Халелуя. Тиймээс тэр намайг залбирахад би бол сүнсээр залбирдаг нэг юм аа. Халелуя. Би оюуханаараа биш, би мэддэг мэдлэгээрээ биш. Харин би сүнсээр залбирдаг. Халелуя. Тэмцээ бид ариун сүнс өгсөн. Бид өнөөдөр ариун сүнсний хүч чадлын дагуу, бидний мэддэг зүйлсний дагуу бид өнөөдөр энэ газар магтаж залбирах болно. Би шинээр өнөөдөр дуудгол бид энэ газар эцгийгээ магтгол бид энэ газар сүнсээр магтаалуудыг бид өргөөнөө энэ газар төвлөж байна. Халелуя. Халелуя гэмэ. Энэ газар таны иргэчэндөө бидтэй хамт байг. Таны иргэчэндөө өнөө бид нэгдэх болтугай. Бидний алхаж байгаа зам бүрийг үнээр тааг зүгж болтугай. Халелуя. Карана санана самакарана. Халелуя гэмэ. Бид болгоноор зүгтгийцөө. Бид болгоноор өгчөндөө бид байдаг. Карана санана самакарана. Халелуя гэмэ. Халелуя таавдаа. Энэ цочоо хүнний бүрийг таавдаа. Энэ цочоо хүнний бүрийг залбирдгийг таавдаа яг одоо. Бидний оюун бодлоо салгаад бидний сүнс дотор залбируулдаг өрөө. Бид туслаарай. Ариун сүнсээ бид туслаарай. Бид үргээр сүнсээр залбирмаар байна. Бид үргээр сүнсээр магтмаар байна. Бид сүнсээр хүндлэмээр наваа. Халелуя. Бид оюун дотор байгаа хүндлэмээр гармаар байна. Бидний шанталтаа зүйлүүдээ бид гармаар байна. Халелуя. Орго гучатар та дүүргэрэ. Орго амьдрал орго бүгдээр та дүүргэрээ. Халелуя.
masabra. Ere masora me deveria masora. Ere keria masara ya bere vesende. Kuch chatli kondrak. Kuch chatli kondrak. Oh, masara ya kanda. Sene vesende mesora. Ebre vesia masanda masabra para masora mandara masora. Tavat kuch chatli kondrak. Sene vetebre mesia metabra. Oh, masara. Sene masara. Sene vesende. Ere masara manda ya.
нэг ч удаа бидний итгэлийг алдаж байгаагүй. Бид нар түмэнтэй мянгантай таны итгэлийг алдаж байсан ч гэсэн харин та бол итгэмжт хിവэрэ байсан. Одоо та биднийг яг тийм болгож өгөөч. Та бидний ирэх өдрүүдийг, та бидний үлдсэн амьдралыг хэдэн жил байх нь хамаагүй. Үнэхээр өөр шиг болгож өгөөч аваа. Итгэлээ сахидаг, итгэмжит, тууштай. Юу ч болж ирсэн. Бидэнд юу ч сонирн биш вэ угаасаа. Юу ч биднийг цочроохгүй, юу ч сонирн биш вэ аваа. Тантай зэрэгцүүлж харьцуулшгүй. Яа тэгэл та бол та юм. Та бол та. Үнэхээр өөр юу ч байхгүй. Тэгм учраас өнөө өглөө бид нар хамтдаа таны өмнө ирэхдээ та итгэмжит, бид итгэмжит биш байсан ч та итгэмжит гэж дуулах биш. Харин та итгэмжит учраас бид ч бас итгэмжит гэж дуулдаг байхыг хүсэж байна. Та итгэмжтэй байдаг шиг бид бас итгэмжит болно. Та үнэхээр бидний сэтгэлийг сахидаг шиг бид ч бас таныг сахих болно аваа. Таны нүрийг өрөөж байна. Таны ажлуудыг өрөөж байна. Таны өгсөн хүмүүсийг өрөөж байна. Таны төлөвлөгөөг өрөөж байна. Таны зорилгыг, таны хаанчлалыг өрөөж байна. Таны хаанчлалыг өрөөж байна. Sobra masandara cabra. Se deve debre masora mendelia. Итгэмж бурхан. Үнэхээр итгэмж бурхан. Хартава. Та биднүсийг тийм болгож хувиргаж өөрчлөх ажиллаа хийж байгаа учраас өнөө өглөө бид нар танд талархаж байна. Та ажилласаар байгаа. Бидний сэтгэлд мэдрэгдэхгүй байх нь хамаагүй та ажилласаар байгаа. Яа тэгвэл бид нар харагддаг, мэдрэгддэг зүйлээр амьдардаггүй. Бид нар харагддаггүй. Сүнс хөдөлж байгаа тэр зүйлсүүдээр амьдардаг. Цаашдаа ч тэрүүгээр амьдрах болно аваа. Тэгээд таны хаанчлал ирэх болно. Тийм учраас бидний хөлийг, бидний оюун санааг, бидний амьдралыг энэ замаас юу ч бүү гаргах болтугай. Бүхий л алдар магтаал, бүхий л цог жавхлан, эрх мэдэл бүгд танд орших болтугай аваа. Бүхий л хаанчлууд нь таны хаанчлалын дор орших болтугай аваа. Та захирах болтугай, та хаанчлах болтугай. Та эзэмших болтугай. Та алдарших болтугай. Та алдарших болтугай аваа. Та алдарших болтугай. Халелуя, халелуя, халелуя. Амен. Цөмөрө түүнийг алдрыг сайхан алах ташаал гэж болох уу? Болж л таараа шүү дээ. Биднийг номлоод дуусахаар алга ташаал идэм билээ. Тэгэхээр тэрэнд бид нар яагаад алга ташиж болохгүй гэж цөмөрөө сууцгаая. Бид нар түрүүчийн бүтээл сая өдөр мэрэгэн ухаан мэдлэг хийгээд ойлголт гэдэг 3 зүйлийг ярьсан байгаа. Мэрэгэн ухаан мэдлэг ойлголт, мэрэгэн ухаан ойлголтууд мэдлэг байхгүй бол бид нар хаанчлыг ойлгохгүй юм билээ. Үнэхээр ойлгохгүй юм байл. Хаанчлал бол тэрний мэрэгэн ухаан мэдлэг хийгээд ойлголтуудаас бүрдсэн байгаа учраас гэхдээ ерөөсөө бурхан өөрийнхөө хаанчлыг мэрэгэн ухаан мэдлгүүд ойлголтуудаараа тогтоосон учраас бид нар тэрийг түүний тэр өгч байгаа технологиор нь л ойлгоно. Өөрөөр ойлгох боломжгүй юм бэл. Сүм ер нь нь штэ. Зарим сүм зөвхөн сайн мэдээ ярьдаг, зарим сүм зөвхөн хаанчл ярьдаг байж болохгүй. Сүм бол хаанчлалын сүм байна. Угаасаа л оригиналаараа. Хаанчлалын сүм байна, хаанчлал ярина. Тэгэхээр хүмүүс нь тэр хаанчлалыг ойлгосон, тэрвэрсэн хаанчлалыг нь хүсдэг байхын тулд мэдлэг мэрэгэн ухаан ойлголтууд яхахгүй хэрэгтэй. Бидний өөрсдийнх маань давхгүй байхгүй, барахгүй. Яагаад гэвэл бид нар өөрсдийнхээ мэрэгэн ухааныг ашиглаад өөрийнхөө ойлголтоор, өөрийнхөө мэдлэгээр зүтгэл би өөрийнхөө л хаанчлалыг байгуул. Хичнээн олон хүн өөрийнхөө хаанчлалыг байгуулж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр байтугай нэг сүм дотор хичнээн хаанчлал байж болно. Нэрэн шүү.
Үйлчлүүлгэн хаанч байж болно. Яг л бүгд өөрсдийнхөө л оюун ухаанаар, өөрсдийнхөө л мэдлэгээр, туршлагаар, мэрэгэн ухаанаараа тухайн зүйлээ хийж байгаа учраас. Тэгэл тэр хүний л үүсэл, тэр хүний санаачлал, тэгэл тэр хүний л хаанчлал. Бид нар энд арай өөр зүйлийг бий болоосай гэж маш их хүсэж байгаа. Филипп пастрын намн дээр бид нар 9 сард хэвлэлд өгөхийг туйлаас зорж байгаа. Намн дээр нэг ёстой сонирхолтой үг байгаа. Одоо бараг түлхүүр үг. Тэр үг ямар үг байдаг вэ гэхээр хүсэлгүй байх гэж. Хүсэлгүй байх, дургүй байх. Тэр их олон давтагдсан байдаг аахгүй юу? Өнөөгийн сүм чуулганы урагшилж өгөхгүй байгаа, бүр гаццсан, тэгэлцэн одоо яана гэ бүр цөхөрцөн ийм нөхцөл байдлын маш том үндсэн шалтгаан зүгээр л хүсэлгүй болцсон байхгүй юу? Зүгээр л дургүй болцсон. Айгуу сайн та нар боддоо. Хүн гэдэг амьтан үүсэн бий болсон цагаас эхлээд тэрнийг магтаж хүндэлж түүнд бүхий л хэлбрээрээ одоо өөрийгөө зориулж те магтаал нь бүхий л хэлбрээр хүндэтгэл нь бүхий л хэлбрээрээ бишрэл нь бүхий л хэлбрээрээ өгөгдөж ирсэн те хүн үүссэн цагаас хойш Адам бий болол Ева тэр хоёр амьдралаа эхэлсэн цагаас бүх юм ингэж ихэлсэн. Тэгэхээр тэр шиг хичнээн жилээсээ бид нар хийж мэдэхгүй тийм үү? За тэрийг орхив. 1-р зууны сүмүүд бий болол Пентекостийн өдрөстө дэлб татаал хүмүүс танараа дахин амьсан Христийн одоо тэр мөн чанар дотор шин сүнстэй болол бүр гал асаал хүмүүстэй арслан идүүл идгээ гэж идүүлээл тийм ээ. Хэвээ амар ертөнц оронгороо эргэжсэн байлээ шүү дээ тийм биз дээ. Тэгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл 2000 гаруй жил өнгөрсөн гэж үзэж байна тийм үү? Гэтэл өнөөдөр бид нар энэ бүх одоо юм алга болчиход байгаа байхгүй дургүй. Одоо бараг чи эзнийг магтахгүй бол арсан таяж өгнө гэсэн чи ер нь хөдлөхгүй дургүй. Энэ л бидний гай байгаа байхгүй. Мэдгүй бид нар яагаад дургүй болсон юм бэ? Бид нар хизээ дургүй болсон юм бэ? Хизээ хүсэлгүй байдал маань үүссэн юм бэ? Нэг мэдсэн чинь би дургүй болсон байсан. Нэг мэдсэн чинь Библи уншихаас дургүй урайл, нэг мэдсэн чинь залбирна гэхээс үс осоол. Нэг мэдсэн чинь магтана гэхээр бүр шал дургүй урайл бүр өстой. Зүгээр дургүй үрхэж бүр игдүүцэн дургүй урайл. Үг сонсон бүр пастор гэж харахаас дургуур та нар ирэх мэтэл захирагдангуул чихээ бүглөө зутмаар санагдаа. Мэдгүй нэг ёр бусын дургуйцэл бидний дотор бүр амьдэрсэн байгаа байхгүй. Тийм учраас хүний чинь нөгөө урагш нь хөдөлгөж явдаг зүйл чинь хүсэл байдаг байхгүй. Хүсэл. Тэ? Хүн маш их хүсдэг учраас явдаг те. Хүн маш их хүсдэг учраас муу зуршлуудаас салдгүй. Хүн маш их хүсдэг учраас эзний төлөө өгч чаддаг. Маш их хүсдэг учраас хүн бурханлаг байж чаддаг. Хүн маш их хүсдэг учраас бас гэм нүгэлтэд дуртай байж чаддаг. Харин тэр бурхны гэдэг хүсэл нь алга болцсон. Тийм үг байна лээ. Би зүгээр тэрийг уншиж байхдаа нэрэл энэ бидний маш том гамшиг юм байна да. Тэгэхээр бид нар бодох ёстой юм байна. Би ч бодох ёстой, хүүхэн бодох ёстой. Би ер нь хэр хүсдэг вэ гэж. Зүгээр хүсдэггүй заа юу. Тэгтэл одоо очихгүй л болохгүй тий. Одоо ингээл алга болчих бас хайшаа юм тий. Бас ингээл ер нь жоохон баг багаар ингэж байгаа л уусан замхраа да. Тэгэхгүй бол тэгэл ядаргаатай тэгэл одоо ингээл байж ахгүй бол бид нар өөрсдөө анализ хийх ёстой. Бодох ёстой. За би хэр хүсдэг вэ? Ер нь бол түр эрэгтэйчүүд уулзаад ярьжсэн гэсэн шүү дээ. Юм болоод байгаа юм шиг болохгүй байгаа юм шиг гэж. Бид нарыг одоо тэг Колизей дотор хаяад арсланд идүүлэхгүй. Тэр үе бол өнгөрсөн. Зарим итгэгч нар ярьдаг шүү дээ. Яа намайг арсланд хайж өгвөл би Есүсийн төлөө яах болоо тэр гэл те. Зарим нь болохоор зэрэг тэр арсланд идүүлсэн хүмүүсийн арга ясан шинжилсэн чи инээсэн хിവэрэ өгсөн байлээ мэлээ гэж зөндөө юм ярьдаг. Өнөөдрийн үе бол тийм үе биш. Тэр үеийн юм тэндээ өнгөрсөн. Харин өнөөдрийн бидний өмнө ирж байгаа маш том сорилт арслан биш хүсэлгүй байдал. Зүгээр л
арслан биш. Арслан ч биш, хавчлагч биш. Хин ч өнөөдөр биднээсээ Христэд итгэдэг маань төлөө одоо энүүгээр те цагдаа нар орж ирээд биднийг баривчлал 72 тийшээ аваачаад 462 тийшээ аваачаа хорихгүй. Зүгээр бид нар өөрсдөө одоо болж байгаа. Бид нар одоо өөрсдөө би өөрөө өөрийгөө алах уу аврах уу гэдэг чинь одоо над дээр ирчээд байгаа. Ийм сонин үед амьдарч. Тэгээ бид нар дөрөвчин бүтэн сайдраа сонсч ирсэн шүү дээ. Юм болоод байгаа ч юм шиг. Тэгсэн мөртөө болохгүй ч байгаа юм шиг. Ийм сонин үед амьдарч байна гэж. Би боддог ах ноог би үнэхээр их боддог. Ноо те та нар зүг төсөөлдөө. Би дөрөвчин бүтэн сайдраа ярьжсэн те. Завь маймны талаар ойлголтгүй үед бурхан тэрэнд мод аваад авдар хий гэсэн. Тэр хийс. Тэр ерөөс өөр юу ч хийж болохгүй байсан. Гэхдээ болио бурхан минь би ч бас нэг мөнгө цаас олоод орон гэрээ тийжэх хэвээр хүн шүү дээ. Би бас хүмүүс шиг ажил хиймээр явж ерөөсө болохгүй байсан. Тэрний хувь тавилан тэр 120 жилийн дотор тэр авдрыг барих хэвээр байсан байхгүй юу? Заримдаа ойлгодгүй ч байсан байх. Яагаад? 120 жилийн дараа авдар яагаад би заавал барих ёстой гэж. Энэ ертөнцид надаас өөр итгэж байдгүй байсан лээ таараа өстэй тэр үед. Тэгтэл бурхан гээгүй чамаас өөр энийг барих хүн надад байхгүй гэж хэлээ тэрийг авсан байхгүй. Тэгээ арцаад сэржийсэн хэв дүрсгүй тэр нэг хачин ямаа барьж явахдаа тэр юм болоод байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг тий. Нэг болохоор амар хувь тавилантай орох гэж байгаа юм шиг, нэг болохоор бүр новш юм шиг тий. Тэгээ тэр их дог, тохуу, тэр их хөгжил, тэр үед ч гэсэн хөгжил технологи байсан лээ таараа үдтэй. Яг тэр үед гар утас мутас бидний өнөөдрийн хэрэгжилсэн байгаагүй ч гэсэн тэр үедээ л хөгжил дэвшил Ноагийн эргэн тойронд өрнжил байсан бай таараа штэ. Технологи өрнжил байсан бай таараа. Хамгийн өндөр боловсрал авахын тулд хүмүүс явж л байсан бай таараа штэ. Тэр үед брэнд байсан лээ таараа үсттэй. Байсан лээ таараа штэ. Тэгээ тэр бүхний дотор Ноа нэг л ажилтай. Ноагийн зүтгэл дотор бий болгосон бурханлаг амьдрал нь өөрийг аврах юм байна гэдгийг Ноа ойлгож ирсэн чи яг ойлгож ирсэн үү? Тэгтэл тэр зүгээр л хийгээд л байсан. Би хийх ёстой. Бид нар өнөөдөр болж байгаа юм шиг болохгүй мэдгүй тэгэл уул налан гэлстэй амар лаг сүм бий болоостай амар гэсэн. Нэг л өнөөдөр болооч би танд хэлье заа юу. Биднэрт мэрэгэн ухаан мэдлэг ойлголт байхгүй байгаа учраас бид нар өнөөдөр зүгээр л хүнийхээ ухаанаар энэ амьдралыг тайлбарлах гэж оролж байгаа байхгүй. Болоод байгаа шиг болохгүй байгаа шиг мэдгүй тэгэл олигтой тэгэл хаанчл маанчл тэгэл нэмсэн ч юм ерөөсөө алга дутаад нэг гаццсан ч юм алга яг болж гэнэ нэг иймэрхүү тэгтэл мэдхгүй тийм биш байхгүй. Бидэнд тийм болоод ч байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг юмыг туулаад ирсэн өвөг дээдс бидэнд байгаа. Христ 12 дагалдагч амьлуулаас ихээр босгоол өстой ургамлыг ч нөхүүлчнийг үзэл амьлуулчнийг үзэл усан дээр ч алхачныг үзэл өстой нэрэ тийм бидстэй. Тэсэн дараад нь хүчдэг гинэ. Амар болоод яг хүний мөн чанар ахгүй. Яг ийм байх хэвээр. Бид нар хаанчлын сүмд өдөр болгон ийм байх хэвээр бид нар яагаад ийм байх хэвээр гэж. Тэр өөрийнхөө хүссэн арга барилаараа л ажиллах болно. Тэм учраас би таныг юу гэж хэлэх гээд юм болоод байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг гэж бити бод. Зүгээр бид нар тэгж бодоод байгаа байхгүй юу? Харин тэгж бодож болох бид нар ч гэсэн өнөөдөр би ч гэсэн өөрийгөө хараад хэлбэр дүрстэй болчих би гэж хэлж чадахгүй байх заримдаа тийм биз дээ. Заримдаа бид нар бистэ ямар гоё баярлалаа хаста. Бурхан минь танд баярлалаа. Хотын сүмд намайг авчирсан танд баярлалаа. Би энэ сүмд ирээд үнэхээр өсөж байгаа юм байна. Би үнэхээр өөрийгөө харлаа гэж бид нар баярлдаг те. Бид нар өөрсдөө хардаг үсттэй. Бурхан агуу авралаараа чи яаж өсөж байгааг чи үзүүлдэг үсттэй. Бид нар баярлдаг. Тэгжсэн чи ерөөс өсөхгүй байгаа юм шиг өдрүүд эхэлдэг. Өсгөө байцсан. Тэгэл ерөөсөө тэгэл болж байгаа юм нэг ч байхгүй, бүтэж байгаа юм нэг ч байхгүй. Айгуу сонио. Итгэдэггүй хүмүүсийн амьдралд юм болоод энэ бүтээл байна. Бид нар амьдралд юу ч болдгүй. Тэгэнгүүт манраал за юм болоод ингэж худлаа хэлсэн юм байна. Энэ ёстой энэ ер нь бол Христэд итгэх бол худлаа юм байна. Энэ ёстой бүтэхгүй юм байна. Эцэс төгсгөлгүй юм байна. Таамалж байгаа юм байна намайг гэж бид нар ингэ боддог байхгүй.
Нооч гэсэн хэлбэр дөрсгүй авдар ч юм уу завч юм уу эцсийн бүлэгний сараасан эдэн мод намайг аврахуугээ хараа зогсож явахдаа тэгж бодож исэн лээ таарадаа ер нь хүн л бол бодож л байсан гэж би бодоод байгаа шүү. Гэтэл тэр ямар ч юмгүйгүй би энийг хийх ёстой, би энийг дуусгах ёстой. Энэ ямар ч байсан нэг тэр хийж явах явцдаа энэ яагаад тэр 120 жил хийж байгаа дуусгаж чадсан? Яагаад гэвэл түүний мэрэгэн ухаан, ойлголтууд, мэдлгүүд нь гэгэрүүлсээр байсан гэж би боддог байхгүй. Юу ч ойлгохгүй, юу ч мэдэхгүй нэг л гаццсан бол тэгэл хийцэн штэ. Бид нар дуудлага авдаг те. Бидний аягүй олон маань дуудлага авч ирсэн. Бид нар дуудлага ярьж ирсэн. Эзэн намайг үнэхээр ингэж дуудаджээ. Би ямар гоё бид нар баярлж ирсэн. Дуудлага бидэнд ирэхэд бид нар баярлдаг тийм үү? Хинч бурхнаас дуудлагаа уурладгүй. Гайхдаг, цочирддаг. Би чадах юм уу өнтер гийдэг. Гэхдээ л бид нар баярлаа танд. Намайг тоож дуудсан танд баярлаа. Баярлдаг үстэй бид нар. Дуудлага авсан өдрөөс дуудлага хэрэгжих өдөр хүртэл та одоо яах вэ? Явах ёстой ш. Болсон болоогүй. Болж байгаа юм шиг болохгүй байгаа юм шиг өдрүүдийн дундуур та явах ёстой болж байгаа байхгүй. Бид нар штэ нөгөө одоо Филипп пастрын номдэр их тодорхой байгаа. Махан биеийн хүслээр явдаг хүмүүс гэж байхад зөвхөн сэтгэлээр явдаг хүмүүс гэж бас байна. Маш аюултай. Махан биеэсээ ч аюултай энэ. Махан биеийн хүсэл юу вэ? Шунал, тачаал, одоо тий атаархал, хорсол бид нар мэднэ те. Харин сэтгэл бол маш аюултай. Сэтгэл бол ерөөсөө зүгээр шаар гэж ойлгочих хэвээр бид нар. Нэг бүтэн сайдар хурж ирэл хөөр нэг бүтэн сайдар иртэл чи нэрээ бурхан танд үгээ өгнө. Таны сүнс баярлаа, сэтгэлийн хөдөлгөөн чинь сүнсэндээ захирагдах хэрэгтэй байтал чинь сэтгэлийн хөдөлгөөн чинь бүр аваад авах чинь таасаа баярлаад тэр 7 хоног чинь бүр ойж бooгаад юу болсыг та мэдгүй нэг мэдсэн дараагийн бүтэн сайдар болцсон явж байна. Тэгэл дахиад нэг 7 хоног өнгөрнө. Тэгэнгүүт одоо яах вэ сэтгэл хөдлөл чинь тэгээ угаас сэтгэл хөдлөл яагаад аюултай вэ гэхээр үндэсгүй байдаг нэгдүгээр бат үндэс ерөөсөө байдгүй. Хоёрдугаар хугацаа айгу богинохон байдаг. Яг ид тогшин шиг. Бид нар шинэ байранд орно те. Цоошин байранд орё бүр. Баярлалаа баярлах те бид нар хугацаатай л баярлалаа шүү дээ тийм биз дээ. Тэгэл хэсэг хугацааны дараа та баярлалаа гэвэл хүмүүс таныг чи жоохон сумтай болчихжээ гэж хэлсэн. Эсвэл одоо яа мэдгүй одоо шинэ гутал авъя. Тэр өдөртөө л баял маргаашаас эхлээл өөр гутал хараад. Тэгэл нөгөө гутал чинь бол хуучин гутал болол ингээл сэтгэл хөдлөл гэдэг маань тэгэхээр сэтгэлээр амьдрдаг сүм байж ерөөсө болохгүй болчиход. Тэгэхээр юу үлж нэхэр сүнслэлтэй. Би бол Ноаг яг энэ тал дээр үнэхээр ялсан гэж боддог. Бид нар мэдээж ялсан учраас амьд үлдсэн маа шүү дээ. Бид нар өнөөдөр шүү дээ. Магадгүй та бидний амьдралд амар том амжилтууд үзэгдээл ингээл яасан нөгөө бурхан ч ястаа чухам намайг амжилтанд хүргээл ингээл зүгээр л олон далдаршуулал ингээд ингэсэн чи би тэгээд юу амжилт байсан өөрийгөө яая гэж авч явж байгаа гэж та бодож иж болно. Тэгэж бол тэр харахгүй байгаад байгаа байхгүй зүгээр та тэгэж хараад байгаа. Тэр бол өөрөөр хараад байгаа байхгүй. Тийм учраас би мэрэгэн ухаан, мэдлэг, ойлголтыг зөв шүтэх хэрэгтэй. Бид нар үнэхээр тэрийг хүсэмжлэх хэрэгтэй байхгүй. Би хүсэхгүй байх, гэхдээ хүсдэг болгож өгөөч. Би үнэхээр энэ дундаас таныг олж аммаар байна. Би мэддэг баймаар байна. Би таньдаг баймаар байна. Болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг амьдрал дотор би таны ажлуудыг мэдж чаддаг, ойлгож чаддаг тийм болмоор байна гэж бид нар хүсэх ёстой л болчиход байгаа. Тийм биз дээ. Тэг хүсэх байх нь таны л өөрийн чинь л хувийн чинь л юм болчиход байгаа байхгүй. Би таны өмнөөс хүсэж чадахгүй. Би одоо өөрөө өөртөө л хүсэж чадна. Гэсэн ч гэсэн таны өмнөөс хүсэж чадахгүй ч гэсэн би гуйдаг бурхнаас. Хүмүүс маань хүсдэг болоосай. Би хүсдэг, биэстэй бүр би хүсдэг байсан чи энэс илүү хүсдэг болоосай. Цалин цагаан мөнгө шижир алтнаас илүү юм байна. Хүн зүгээр гарч ирэл цалин цагаан мөнгө шижир алт энэ байна. Мэрэгэн ухаан мэдлэг ойлголтууд нь энэ байна гэхэд би наадах чи яах вэ? Энгээд авчдаг болоосай. Цалин цагаан мөнгө шижир алт чи өөр юу ч хийж болно ш. Гоо үзэглэн чинь байж болно. Боловсрал байж болно. Тийм биз дээ. Дэлхий өөрөө биднээсээ энэ лүү шахаад ш. Чи энийг хүсэхгүй юм бол бусдтай тэнийг болж харагдана тийм үү? Саяхан би нэг сэтгүүл харж ирсэн чи тийм сэтгүүлүүд аяух гардаг болсон ш. Хин ямар үнэтэй юу өмсөж явж байгааг ингэж биднэрт мэдээлж өгдөг. Тэ та нар хардаг үстэй тэрийг.
Би тэрний улаан пен биш л гэхдээ манай гэрт нэг тийм сэтгүүл ороод ирсэн байлээ ингээл үзсэн чинь тэнд нэг л эмэгтэй өөртөө тааламжтай таатай энгийн хувцалсан байгаа байхгүй. Тэгтэл тэр эмэгтэйг амар доромжилсан байгаа шүү. Болмори нэр төрөө бодмоор ичгэд яана гэ. Ямар хамаатай. Яатай юу? Тийм би та нарт тэгээ санагдахгүй байна уу? Одоо тэрийг уншсан одоо тэр эмэгтэйг бүх хүн шүмжнэ. Ингэж болохгүй. Хүүхэд нь хүртэл шүмжнэ. Та битээ ингэж уцлаа. Одоо таныг ингэж хэлж штэ. Одоо тэр эмэгтэй шахаанд орж ш. За болохгүй байна. Би дараагийн удаа те одоо юунуудын папараццнуудын дуранд өртөхийн тулд би дор хаяж $3,000 үнэтэй сандал өмсөх хэрэгтэй байна. Дор хаяж. Тэгжээж тэд нар сая намайг хүн гэж үнэлэх юм байна. Тэр хүний улс орны төлөө хийсэн бүтээсэн, зориулалт, өнгөрсөн амьдралынхаа туршид энэ үндэсний эрх ашигын төлөө ажиллаж исэн ажлын талаар үсэх жичээгүй байгаа байхгүй юу? Зүгээр л өмссөн хувцас тэгээ том зураг нь тэгээ хардаа энэ нэмэгтэйг ийм ой гутмаар гэж ütсэн байгаа шүү. Бид нар ийм ертөнцид амьдарч байгаа заяа. Ийм ертөнцид бид нар амьдарч байгаа. Тийм учраас тэр их дарамт, тэр их нөлөө бидэнд нөлөөлж байгаа байхгүй юу? За би бол бүр новш юм байна. Би бол хажуудан зураг авахлаа. Би бол хүн биш. Би зүгээр одоо аалц юм уу, одоо хуулц юм уу, хачиг юм уу юу бөө мэдтээ. Надаас үнэлэмж тэдэнд ерөөсөө олдохгүй. Яг л тэд нар миний сүнсийг харахгүй. Тэд нар миний дотор байгаа тэр бурхны ухаан байд юм уу, байдгүй мэдэх сонирхолж байхгүй. Тэгтэл бид нар үл үзэгдэх авдраа барьсан хэвээрээ л байх хэрэгтэй, тийм биз дээ? Тэр авдарт чинь миний амьдрал зөвхөн та бүхэн биш шүү дээ. Бурхан хэлсэн ш чи авдраа барьж идэх юм бол үндэстэн чи аврагдана. Чи авдар барьж идэх юм дэлхий аврагдана. Одоо ноогийнх шиг үер бол болохгүй гэж тэр хэлсэн. Гэтэ ноочууд бол байх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл нэг өдөр ирэхэд хүн ойлгоно. За намайг юминч аврахгүй юм байна. Энэ өдрийг хүртэл хурааж цуглуулсан юминч намайг энэ зүйлээс аврахгүй байна гэдгийг ойлгох мөч ирж явааг тэр мэдээд биднийг бэлдэж өгч байна. Нэрш. Зүгээр хүн элсэн зүйлд хатаж өгөхгүй явжээ. Тэр хүн авдартай алт мөрөөдгөө эсвэл зүгээр ус мөрөөдгөө. Мэдээж ус л мөрөөдөн ш. Яг л тийм байдалд орж байгаа байхгүй хүн. Юу ч хэрэггүй, юу яасан ээсэн орон байр, юу яасан ээсэн алт мөнгө, юу тэр балга ус. Бид нар дээр нөгөө тэр Африкт ингээд нөгөө ус олдог зааны тухай айгүй өөрх нэвтрүүлэг гарч байгаа байхгүй. Тэр заан ус олж байгаа байхгүй. Тэр нөгөө газрын гүнээс гарч ирж байгаа ус нь бол одоо бидний хувьд бол ус гэж хэлэхэд их бэрх. Зүгээр юм боо. Цус шавхаа шалбаг. Тэр ш хүмүүстэй бөөн баярал бол аваад уугаал. Усгүй газар юм чи юу тэрийг шинжлээл яагаад хийгээ сууж явах та манда цэвэршүүлээл те тэр одоо Чехээс оруулж ирсэн ус цэвэршүүлэх одоо савыг аваад ингээл 5 юулүүрээр нь явуулж явах тийм амтэн ч алга тэнд заантай юутай зааны хушуу тэнд дотор хүний хушуу тэнд дотор аасан үгж байгаа юм шиг ууж байгаа юм чи тийм мөч ирж яваа учраас бурхан биднээсийг фокусаа чи өөр зүйл дээр тавьсан байх ёстой гэж хэлээд байгаа. Тийм учраас магадгүй биднэрт болоод байгаа юм шиг болохгүй байгаа юм шиг ийм өдрүүд явж байгаа. Бид нар ойлгохгүй юм бол цаашаа явж чадахгүй ш тийм биз дээ. Би та нарыг ойлгоосай, ингэж энэ талаас нь хардаг байгаасай, бурхан ингэж ажиллаж байгаа гэдгийг мэддэг байгаасай, амьдрал чинь хөнгөн шүдэл гэж хэлээд байгаа байхгүй юу? Миний яг номлолын сэдв бол энэ биш л дээ. Бараг мөнч байх л да үргэлжлээл явж байгаа. Бид нар энэ 7 хоногоос эхлээд бурхан бол уюудын бурхан хэрхэн уюудтай үйлчлэх талаар ярилцах болно. Малайзад биднэрт зааж исэн хичээлүүд байгаа. Тэгээд бид нар хамгийн түрүүнд өмнөх үедээ үйлчлэх, өөрийнхөө үед үйлчлэх, одоо ирэх залуу үедээ үйлчлэх тухай ярихаасаа өмнө тэд маань бидэнд яаж үйлчилж ирснийг хармаар байгаа. Бид Малайзад энэ сургалтыг сонсоод дараад нь бодож байхад тэд нар бидэнд яаж үйлчилж ирснийг бид нар ойлгох ёстой л доо. Би яагаад тэд нар гэж ярьж байгаа? Яг бид нар
тэдний ихэнхийнх нь нэрийг мэдэхгүй зүсийн чараагүй. Зарим нь ямар үндэстэн, ямар угсаа гаралтайг бид нар мэдэхгүй. Тийм олон хүн та хоёрын амьдралд хувь нэмрээ оруулсан байдаг. Тэм учраас бид нар яг мэддэг хүмүүстэй бол талархдаг тий. Үнэхээр та бол Есүс яагаад ч дайснаа хайрл гэж хэлсэн бэ гэхэд дайсан чинь хүртэл таныг сургадаг байхгүй юу? Сайн дайсантай байна гэдэг чи та сайн байна л гэсэн. Огт дайсангүй байхыг бид нар хүсдэг. Тэгвэл та тас бөөрнки болох хэвээр. Та бялдууч болох хэвээр. Та амар ашигч болох хэвээр. Та айгүй та ер нь их бузар болох хэвээр. Тэгвэл тань дайсан олдохгүй. Яа тэгвэл та нэгэн дэлхийх учраас. Тэм болохоор бид нар би танихгүй ч гэсэн, би нэрийг мэдэхгүй ч гэсэн, гарал угсааг нь сонсоогүй ч гэсэн, намайг бий болгосон, миний доторхыг бий болгосон, намайг хүчрхүүгжүүлж өгчээсэн. Тэр хүмүүс бидэнд яаж үйлчилж байсан талаар бодох хэрэгтэй юм. Яг энэ талаар бол тэнд яригдаагүй л. Гэхдээ зүгээр үргэлжлүүлэн бодоод ийм бодолд хүрсэн байж болно шүү дээ хүн, тийм биз дээ. Бид нар тэр хүмүүсийг танихгүй. Тэд нар ч биднийг танихгүй. Тэд нар биднийг төрж гарахыг ч мэдэхгүй байсан. Гэтэл тэд нар хараагүй тэр хүмүүсийнхаа төлөө үйлчилж амьдарч байсан. Хараагүй тэр үндэстэн бүр очоочгүй нэрийн ч сонсоогүй тэр үндэснийхаа төлөө тэд нар амьдарч байсан. Тэд нар үйлчилж байсан. Хүн одоо жишээлбэл хүн заавал Монголд ирж амьдарч ажилласнараа энэ үндэстэнд үйлчилдэг юм биш юм байна. Хүн зүгээр л түүнд хайртай учраас, түүнтэй хамт амьдардаг учраас яг энэ хайр, яг энэ сэтэл нь түүнийг ямар олон үндэстэн, ямар олон хүмүүс рүү авчдгийг хүн мэдэхгүй. Мэдэж ч үхэн бас мэдэхгүй ч үхэн. Ер нь бол мэдэхгүй үхэн дээ. Мэдэхгүй л өнгөрнө. Тэм учраас бид нар тэр хүмүүс бидний амьдралд тийм ээ яаж үйлчилж байсныг бодож явах хэрэгтэй гэж бодож явах хэрэгтэй. Хинч өөрийнхөө мундгаар энд гарч ир зогсоогүй. Хинч өөрийнхөө сайн улмаас энэ сандал дээр суугаагүй. Бүгд бид бүгдээрээ яг адилхан. Маш сайн багш нар, маш мундаг итгэлийн аав, итгэлийн ах, эгч одоо юу вэ? Тийм хүчтэй хүмүүс бидний замд маш олон удаа таарж исэн учраас бид нар өнөөдөр энэ зогсож байгаа. Бид нар энд өнөөдөр ийм хэмжээний үг яриад зогсож байгаа байхгүй. Ийм хэмжээний юм сонсоод, бодоод зогсож байгаа. Тэм учраас Бурхан бардам хүнийг жигшин зэвүүцдэг. Өөрөө юм хийдэг юм шиг, өөрөө юмыг болгодог юм шиг. Эсвэл ертөнцийн түүх яг өөрийнх нь төрсөн өдрөөр эхлээд өөрийнх нь төрсөн өдрөөр дуусгах гэж байгаа юм шиг амьдэрдэг. Тийм хүмүүсийг Бурхан үзэн яддаг өгөө тэр хүмүүсийн уртал дандаа суурил явдаг. Би танаас гоё бардам хүнээс хол бай. Тэр хүнээс үнэхээр маш хол зайтай бай. Тэр хүмүүс Бурханы зорилгыг үзэн яддаг. Тэр хүмүүс зөвхөн өөртөө санаа тавьдаг. Би яачих бол, би яах бол, намайг хин юу гэж хэлэх бол, би юутай байна, бас би юугүй байна. Би юуг бүтээсэн. Чи намайг тэгж хэлээдсэн нь хар, би одоо ийм байна. Чи намайг тэгснүүдээ үүсдэгвэл одоо би ийм болсон байна. Энэ бол миний олсон амжилт. Энийг би өөрөө бий болгосон. Энэ миний туршлага. Энэ миний зүтгэл. Энэ миний дуудлага. Ийм хүнээс хол бай. Та халдвар авахгүй ч гэсэн энэ жигшмээр. Ийм хүмүүсийг харахад амьдрахч сонирхол төрхөө болно сүулдэ. Яа тэгвэл энэ урт Бурхан өөрөө биднийг бий болгохдоо биднийг бий болгодог болохоо байхаар тэгж бүтээсэн байхгүй. Тэм учраас бид нэр үнэндээ болвол би таньдаг мэддэг байх нь хамаагүй. Тэр бүх хүмүүсийн өмнө гүн хүндэтгэл үзүүлэх ёстой. Биширж тэднийг хүндэлж түн талархах ёстой байхгүй. Та яаж тийм хүнийг надад өгвөө? Баярлалаа танд. Тэр өгөхгүй байж болох байсан тийм ээ. Уулзуулахгүй байж болох байсан. Номыг нь таны гарт атгуулахгүй байж болох байсан. Нэвтрүүлгийг нь та үзэхгүй байж болох байсан.
Гэтэ та чухам эрен хайсан учраас Бурхан тухай бүрдэн таныг тэр хүмүүстэй уулзуулж ирсэн байхгүй юу? Та нар гарч ирээд яг ингээ гэрчлэгээл би өчнөө олон цайхан түүхийг сонсон бид нар. Тэгээ бид нар ойлгоно. Эцсийн бүлэг тэр хүмүүс миний амьдралд ямар их зүйлийг хийсэн юм бэ? Ямар их зүйлийг хийж тэр хүмүүс хараа бид нар өнөөдөр юмс үзэгдэхгүй байгаа учраас гутарж байна. Харин тэд нар үзэгдэн гэдэгт итгэжсэн учраас гутрахгүйгээр амьдрч чадсан байгаа байхгүй. Тэд нар өөр юунд ч санаа зовоогүй. Энэ ертөнцийн гоо сайхан баяр багтал баян тансаг чинэлэг байдлын төлөө би амьдраад үхий гэхээсээ илүүгээр ирэх үеийн төлөө би сайн амьдрч чадах юм бол тэр үе гарч ирээд Бурхны миний дотор тавьсан зорилгыг гүйцэтгүүлж чадна гэдэгт тэд огт өөр хараа зорилгодох уу? Огт өөр зам, огт өөр мөшгөлт байгаа байхгүй. Хэрэг бид нар зөв амьдрч чадахгүй бол тэр хүмүүсийн хийсэн бүхнийг өөрийнхөө дотор алж яана гэсэн. Бүх хөрөнгө оруулалт хов хоосон болж байна. Бид нар мөнгөөр ч юм уу эсвэл одоо тий эд хөрөнгөөр хин нэгээ ивэж болно. Бид нар хөрөнгө оруулж болно шүү тийм биз дээ. Би өнөөдөр танд хөрөнгө оруулж мөнгө өгч чадахгүй байж болно. Гэхдээ мөнгө өгч чаддаг тийм өдөр ирж болно. Гэхдээ сүнслэг хөрөнгө оруулалт гэдэг юм чи ерөөсөө мөнгө цаасаар хэмжигддэггүй тийм өөр нэг тийм тэнгэрлэг юм байдаг байхгүй юу? Тэнгэрийнх тэр чинь. Харин өнөөдөр сүм чуулган магадгүй хүсэлгүй болсон том шалтгаан нь энэ ч гэж магадгүй. Сүнслэг хөрөнгө оруулалтыг үл тоодог. Зүгээр л энэ угаасаа ингэж яриад тэгээ цалин авах ёстой юм. Ярих ёстой юм чи ярьсаар бай. Энэ сүнслэг зүгээр төсөөлөд бодоход та таньдаг хүмүүсээ л төсөөлөхөд тэд нар байгаагүй бол та яах байсан болов? Сонирхолтой ш. Амьдралын хамгийн хүнд үед өстой яах вэ би гэж хатаас харанхгүй хаашаа явахаа мэдэхгүй буруу л алхам хийх юм бол өгөхөд бэлэн тийм үуч байсан биз дээ таны амьдралд. Тэгэхэд бурхан агуу нэг үсээр нэг хүнийг гаргаал өгсөн ш. Тэгээ тэр хүн таныг гэрэлгээтэй газар руу гаргаал ирсэн байгаа ш. Тэр хүн байгаагүй бол бид нар ээж минь аав минь байгаагүй бол бид нар ээж аваагаа хүндэлдэг. Бас тэр ээж аав минь биднийг гаргаж өгсөн. Биднийг өсгсөн, том болгосон. Зарим нь сайн өсгсөн, зарим нь муу өсгсөн, зарим нь бүр ерөөсөө өсгөөгүй. Харин биднийг хэн нэгэн болгон хэлбэржүүлж яадаг тэр агуу хүмүүс. Тэр хүмүүс бол үнэхээр бидний биш шүтэж, биширж, хайрлж, нандинж би тэр хүний өмнө хүлээсэн хариуцлагатай учраас би бурханлаг амьдрах ёстой гэж ойлгож бодож амьдрах ёстой. Бид нар одоо ингэж ойлгож бодож амьдарч болно өстэй ер нь. Эсвэл бид нар тавг хоолны төлөө төрсөн юм уу? Нэг аятайхан хоол идэл, аятайхан юм өмсөл, аятайхан оромжинд амьдрал, аятайхан машин унаад өөхөх нь одоо хамгийн сайхан бурханлаг амьдрал юм уу? Тийм биш ш. Яагаад гэвэл тэр бурхан чинь үеүүдийг холбодог бурхан шүү дээ. Тэр бурхан чинь мөхөшгүй, үхэшгүй үл үзэгдэгч шүү дээ. Үгүй бид нар тэр л бурханд үйлчилдэг, тэр л бурханд итгэдэг гэж амьдарч явдаг хүмүүс. Бидний энэ өдрийг бүтээж өгсөн хүмүүс чинь заавал итгэж байх албагүй. Итгэгч байх тусмаа бидний амьдралд онцгой үүргийг гүйцэтгэсэн. Гэхдээ итгэдэггүй хүмүүс хүртэл энд ч оролцсон юм. Тэгэж энэ өдрийг чинь бий болгосон юм. Тэр хүмүүс бидэнд яаж үйлчилдгийг цөмөрө харцгаая л та. Зөв надад төрсэн бодлууд. Бурхан миний бодлуудыг өөрийнхөө бодлуудаар сольдог гэдэгт итгэдэг учраас би танд ярьж байгаа байхгүй юу? Би өөрийнхөө вариантыг ч юм уу өөрийнхөө нэг үзлийг яриаггүй. Тэр надад өөр бодол өгдөг учраас тэр бидэнд бидний өмнөх үе маань бидний одоо өмнө алхаж явсан тэр хүмүүс маань бидэнд яаж үйлчилж байсан мэдээж тэр залбирлаараа үйлчилж байсан. Залбирлаараа тэд нар залбирлж байсан байх, тэр монголчуудын төлөөж залбирж байсан байх, үндэснүүдийн сэргэлтийн төлөөж залбирж байсан байх. Гэхдээ зөвмөр нэг түүх хараа, Даниэлийг харъя. Даниэл номын
Бурхан бидэнд хотын сүмийнхээ би та нарыг гүн газруудаар авч явах болно гэж амласныг та бити мартаарай. Магадгүй бид нар юмыг гүн бодохоо болцсон учраас амьдралын шалдар булдар юмд маш их бүдэрж байгаа байх. Илүү сайн өргөн цар хүрээтэй бодож чадхаа байцсан учраас. Даниэл номын 9-р бүлэг. Энэ үед Израильчууд цөллөгөнд явцсан байсан, тийм үү? Бабилоны цөллөгөнд явцсан байсан. Даниэл хааны албанд зүтгэжсэн мөн бидтэй. Израильчууд өөрөөр хэлбэл амслагдсан газраас хөөгдсөн байсан шүү. Тийм үе яахгүй, боолчлын үе, цөллөгийн үе гэж нэрлэнэ. Халдачуудын хаанчлалын хаан болсон Медэ овгийн Ахашвирошийн хүү Дариусын анх дугаар жилд буюу түүний ноёрхлын анх дугаар жилд Даниэл би эзний үгээр иш үзүүлэгч Иремяд илэрхийлэгдсэн Иерусалимийн хоосрол дуустал үргэлжлэх 70 жилийн тоог буюу 70 жил байгаа гэдгийг номоос мэдсэн. Тиймээс би залбирал ба гуйлтаараа мацаг барьж таар өмсөж өөр дээрээ үн сасхан эзэн бурхныг хайхаар түүн рүү хичээнгүйлэн хандсан. Би өөрийн бурхан эзэнд залбирч гимээ хүлээн зөвшөөрч хэлсэн нь гэд Даниэлийн залбирал явж байгаа юм. Даниэлийн энэ залбирал бол Иремягийн залбирлын шууд холбоос нь байсан. Хэдийгээр Иремя түүнээс өмнө байсан ч гэсэн. Энэ хоёр бие биенээ таньдаг байсан эсэхийг бид нар мэдэхгүй. Ямар ч байсан бие биенээ таньдаг байсан гэж энд бичигдээгүй. Бие биенээ харсан байсан эсэхийг ч бид нар мэдэхгүй. Иремягийн хувьд бол тэр зүгээрээ та нар Бабилон руу оч, орон гэрээ барь, тэнд эхнэр хүүхдтэй бол, бүү цөөр, харин олшир, бурхан санаатаагаар та нар руу Небухаднецарыг авчирч байгаамаа. Энэ нь бурханы мутрын улмаасаа та нар яв, ердөөл 70 жил үргэлжилнэ. Хэлжсэн чи Иремягийн үгэнд хинч итгээгүй. Тэд нар хэлэхдээ юу гэж бурхан бид нарыг Иерусалимаас яв гэж хэлэх юм бэ? Тийм юм байхгүй Иремя. Чи худал иш үзүүлж байна. Бурхан биднийг сүмээс яв. Чи сүмээс яв, энэ сүмээс яваа. Чи дэлхийд очиж амьдр. Тэнд амжилттай бай, үржиж оншир, харин битээ зөөр гэж хэлэх үү? Хизээж үгүй. Яг л бүр ингээд тэр сэтгэлгээнийх нь хэм маяг юм байхгүй юу? Хизээж бурхан тэгж хэлэхгүй. Харин бурхан хэлсэн байхгүй. Гүй яваад өгөөч, Иерусалимаас яваад өгөөч. Яа. Би Небухаднецарыг явуулсан. Би зөвшөөрсөн. Та нар дагаад яваатахтай байлээ. Харин энд үлдэх эсвэл Египт рүү явах гэж оролдох юм бол харин би өөрөөр ярина шүү. Та нарыг хаа байгаа газар чи миний илд хайж олох болно. Биш яваад өг тийшээ. Бурхан тэгж хэлсэн ш. Харин хинч итгээгүй байхгүй Иремяд. Иремя ингэж залбирсан. 70 жил гэж. Гэтэ тэр энийг харсан уу, хараагүй юу бид нар мэдэхгүй. Гэтэл Иремягийн залбирал одоо бид нар яриад байгаа ш сүнсний ертөнц гэж биш шүү ард түмэн. Сүнсний ертөнц маш бодтой. Бурханаас ирж байгаа залбирал Иремягаас өөр итгэгч тэр үед байгаагүй юу? Байсан. Иш үзүүлэгч байсан, тахилч нар хар мянгаараа байсан. Ганцхан Иремяд ингэж хэлсэн. Гэтэ Иремяд хинч үнэмшээгүй. Гэтэл энэ залбирал нь ясаараа Даниэл дээр ирсэн. Даниэлээс өөр итгэгч нар тэр үед байсан уу хэлээд өгөөч. Бүхэл үндэстэн байсан шүү дээ Израильчууд ч. Өнөөдрийнхөр бол бүх Христэд итгэгч нар гэсэн үг. Өнөөдөр Христэд итгэгч нар сүмээ орхиж байна. Сүмээс гараа явцсан байна. Чи тэгээ юу хийж байгаагүй яах вэ? Тэгэл ажиллаж мажлаа. Сүм өмдөө явахаа бүр болцсон шүү дээ. Яагаадгүй мэдгүй. Тэгэл явахаа байсан. Тэгэл манай сүмд ч хуучин хүмүүс залуугаас одоо тэгэл тэгэл явахаа байцсан. Бүгд ертөнц рүү гараа явсан. Тэнсэн. Явсан. Даниэл дээр энэ залбирал ирсэн. Даниэлээс өөр хүн залбирч болох байсан уу ба? Залбирч байсан бизээ. Израиль үндэстэн тэр жигээр бурхан минь ээ энэ цөлгийн үеийг дуусгаж өгөөч ээ. Бурхан минь ээ цөллөгэнд амар удаан байлаа. Одоо болъё л доо, болооч те, болоо штэ. Одоо боллоо доо, жухам гаргаач те. Иерусалимд очимаар байна. Телевизтэй очиж амьдрмаар байна. Өстө гоё штэ. Нутагтаа очимаар байна. Иерусалимаа өнөртмөр залбирч л байсан би таараш. Харин түлхүүр нь Даниэлд байсан байхгүй. Даниэл яг тэр холбоосыг олоо харцсан байсан учраас Даниэл цааш нь үргэлжлүүлээ залбирсан байгаа юм. Тэгээ та нар тэр залбирлыг нь уншаарай заа юу. Тэгээд ингэж хэлж байгаа юм. 20-с би ярьж, залбирч, өөрийн болон Даниэлийг юм руу парах гэж орччихл тээ.
Үнэхээр нэг юм руу орчиж Ханна яг нэг юм руу орцсон штэ. Ханна уул нь хүүхэд гойсон байхгүй юу? Айгу энгийн те. Хүүсэр. Ерөөсөө хүүхэд гарахгүй. Байнгын доромжлол дарамтан дор байсан. Тэр хүн чинь одоо бурхныг ирэн хайсан. Хүү өгчөөж тэ нэг ганц хүү өгчих чи яаж байгаа юм бэ? Нэг хүүхэд өгөөд орхооч гэж орлоод байсан чинь тэр харин маш том газар руу гараад ирсэн. Тэнд бурхан сентиндээ залраастай. Ханнатай ярилцаал. Ханна чи доромжлуулсан дээрлэхүүсэн төсөөлж байгаа шүү. За юу тийм бүлэг энд байхгүй л тэ төсөөлж байгаа. Чи хүүтэй болчвол чиний бүх гутамшиг арилна. Харин би хүүтэй болчвол би үндэстний аварна. Чи хүүтэй болвол чиний хэрэгцээ хангагдана. Харин би хүүтэй болчвол дэлхийн хэрэгцээ хангагдана. Тэгээ нөгөө яас нөгөө гэрээ авгаа. Хүүхэд гуугаал ингээл яваад байсан эмэгтэй чинь дэлхийн хэмжээний төлөвлөгөөрөө ороод ирж байгаа юм. Тэгээ тэр эмэгтэй юу гэсэн бэ? Аргагүй таних минийхаас агуу юм байна. Тэгтээ би танд хүүгээ өгье. Тэр таны хүүхэд болог. Бурхан тэгээ түнд чи надад хүүгээ өгсөн учраас би чамд өгөх болно. Дараад нь зөндөө өгдөг шүү дээ. Тэгэхээр Даниэл залбирсан. Даниэл бас маш том зүйл рүү орсон. Би ярьж залбирч өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч миний бурхны ариун уулын төлөө өөрийн бурхан эзний өмнө гуйлтаа өргөсөөр би залбирал дотор ярьсаар байтал түрүүчийн үзэгдэл донд миний үдсэн хүн Габриэл оройн тахлын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв. Тэрээр надад заавар өгч надтай ярин. Даниэла би чамд хэрсүү ухаан ойлголтыг өгөхөөр ирсэн. Чамайг гуйж эхлэхэд зарилга гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр ирлээ. Чи энэ мэдээг сайн бодож үзэгдлийг ойлгоорой гэсэн ба. Бид нар яг энэ хэсгийг бол айгүй одоо үргэлттэй ярьдаг л да. Чамайг гуйж эхлэхэд зарилга гарсан гэх те бид нар бодохдоо намайг гуйгаал эхлэхгүй зарилга гараад идэм байх гэж боддог. Яг бид нар гуугаад тийч чинь зарилгуу чинь зүгээр сар гэж юусаар гараал идэг. Үгүй шүү дээ. Даниэлийг залбирахад зарилга гарсан байгаа байхгүй юу? Сонирхолтой байгаа биз? Даниэлийг л гуйхад зарил. Гэтэ Даниэл бурхан минь ээ би одоо ингээд жоохон албан тушаал нэмчмээр байна. Цалин арай л өрөхгүй байна да энэ гэж залбираг байхгүй юу? Даниэл огт өөр зүйл үнэндээ л мэдгүй байна да. Бид нар тэр хүмүүсийн залбирлын орцчоор найрлага юу байсныг сурах хэрэгтэй л болж байгаа шүү. Бид нар мэднэ хувийн хэрэгцээ энэ бид нар мэдээж аав минь гэдэг утгаараа хэрэгцээгээ түнд мэдүүлдэг. Гэтэ энэ хэрэгцээний залбирал маань үндэстэн хөдөлгөөл Габриэлийг авцраал над дээр те зарилгуудыг гаргаад ихгүй. Бурхан надад нэг тийм өмг талах өгөхийн төлөө зарлиг бичээл таснаас гал тамгаанд орд ихгүй. Тэгэхээр Даниэл бол үнэхээр Иремья Тэнгэр газар хоёрыг холбож өгч ирсэн шиг Даниэл бас яг Тэнгэр газар хоёрыг холбож өгсөн байгаа байхгүй. Биднэрт Даниэл залбирлаараа үйлчилсэн байна. Та Даниэлийг мэддэг байна уу, хэддгээр 100 амьдэрсэн, ер нь 100 гэж байхад амьдэрж ирсэн юм уу? Тэрнээс өмнө бид нар мэдэхгүй. Ямар ч байсан ийм хүмүүс Эстер бид нар одоо энэ дээрээс харж байгаа бүх хүмүүс Эстер, Рут, Рахабын төлөө хүртэл бид нар талархах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Филипп пастрын номдэр байдаг ш. Бид нар яагаад энэ хүмүүсийн түүхийг Библиэс уншд юм бэ гэж. Бидэнд сайхан сурах бичиг байгаа байхгүй. Бид нар сурах ёстой ш энэ хүмүүсээс. Ойлгох ёстой. Бид нар айгүйх ингэж ярьдаг. Гэхдээ монгол хүн чинь айгүй өөрөө гэж үгүй. Бүх хүн яг адилхан. Яг л адилхан ёрын, яг л адилхан бузар, яг л адилхан бурханлаг. Бурхны төлөө тийм биз дээ. Бид нар Малайзад очдог. Тэнд 40-50 орны хүмүүс хамтдаа цуглардаг. Бид нар зүгээр танихгүй байсан ч гэсэн бид нар нэг зам дээр алхаж байгаа шүү дээ гэж бодоход ойрын хамаатнаас маань ч илүү ойрхон санагддаг ш. Мэдгүй яагаад тэгдэм бом зүгээр холбогдсон. Филипп пастор эхнэр нэг удаа ярьжсэн сувда айгу сони юм а. Би одоо чамаа ерөөс мэдэхгүй байсан ш. Тэгсэн чинь одоо өнөөдөр ингээд бүр зүгээр ямар энэ их сонирн байгаа вэ? Нэр л үнэн байхгүй. Би та нарыг сайн мэддэггүй. Би огт мэддэггүй байсан зарим ч. Бид нар ер нь би энэ мэддэггүй л байсан мэт. Хаана энэ юу аягаа солиороо явжсэн бид нар мэдэхгүй шүү дээ. Мэдгүй өнөөдөр бид нар энэ дотор ингээд цугларцсан. Гэтэ лав салхиар хийсэж ирээгүйгээ мэдж байгаа. Салхиар хийсэж ирээгүй бид нарыг хин нэг нь хүлж багалж авцар тавиагүй мэдж байгаа. Нэг л
нэг тийм төгс дээд эрх мэдлийн улмаас бид нар энд цугларсан. Зарим нь дуртай ирсэн, зарим нь дургүй ирсэн, чирүүлж ирсэн, зарим нь өөрөө гүүж орж ирсэн, зарим нь ятгуулж ирсэн, зарим нь загнуулж ирсэн, зарим нь уйлж ирсэн. Зовлонгийнхаа улмаас, жаргалынхаа улмаас мэдхгүй. Бурхан яаж л бол яаж биднийг ямар тааж байсан л хамтд нь цуглуулсан. Би боддог байхгүй ийм агуу хүмүүс бидэнд байсан учраас бид нар ингэж холбож боддоггүй. Даниэл шиг болох юмсан л гэд бодоод байдаг болохоос Даниэл шиг болох бүрэн боломжтой шүү дээ бид нар. Яа энийг л ген, нэг л ДНК явж байгаа шүү дээ. Энэ ДНК-гийн эсрэг би юу ч хийж чадахгүй шүү дээ. Нэг Авраамийн хүүхдүүд итгэлийн үр сад гэж биднийг нэрлэдэг шүү. Авраамийн залбирлууд хүртэл бидний амьдралыг өнөөдөр бий болгосон байгаа шүү. Чи бол бүх үндэстнүүдэд ерөөлийн үндэс нь болно. Ингэж чамааг ерөөснийг би ерөөх болно. Чамааг хараасныг би хараах болно. Тийм том эрх мэдлийг бидний өвөг дээдээс Авраамд өгс. Та өнөөдөр яг монголчууд Чингисийн алтан уураг болох гол ингээс яг Чингисийн үе болох гол эсвэл яг цэвэр боржгон болох гол үзэл байгаа л да. Зарим нь ингээл юу хунтааж бүр болохгүй болох нь өөрийгөө яс цололж аваад хунтааж болоод байгаа. Байж магадгүй би сайн мэдэхгүй байна. Би яг тийм нарийн тэр шинжилгээний учрыг олдгоо болохоор зэрэг. Тийж их чухалчилж штэ ойлгож байна уу? Хүн чухалчлаад байгаа байхгүй тэр чинь. Энэ их чухал юм байна гэж. Тэр чинь ДНК гэдэг нэг тийм амар юм байна штэ. Тэр хүний чинь бүр өөрийн мэдлгүй одоо тийм болгож штэ. Тэгвэл бидэнд бас ДНК бий. Тэр ДНК бол бидний эцгүүдэд ингэж ажиллаж ирсэн байгаа байхгүй. Би намайг итгэлийн амьдралаар Бурханд итгэнэ гэдэг бол үнэхээр миний бодож байгаагаас өөр зүйл юм байна гэдгийг ойлгуулахад маань надад Кеннет Хейгний номнууд маш их тусалсан. Дандаа юм жижигхэн номнууд идэв шүү. Хөөхөн жижигхэн боршуу шиг. Одоо байдаг л ах л да зүгээр одоо их сүм чуулгануудаар ховрол харагддаг болсон байл. Кеннет Хейген гэж маш алдартай. Итгэлийн талаар би тэр хүнийг хараагүй. Мэдх юм нэрэл байна надаа. Гэтэ тэр хүн бол үнэхээр миний хувьд бол итгэл гэж юу байдгийг, итгэл яаж буй болдгийг, итгэлийг минь барьж байгуулахад хаач амьдрдгийг би сайн мэдэхгүй. Одоо байхгүй л дээ. Тэр нь хамаагүй. Тэгсэн байгаа ш. Тэр хүн залбирч байсан бай таараш, тийм биз дээ. Монголд төрөх сувдаа гэхгүй ч гэсэн тэр залбирч байсан бай таараш. Ирээдүйд төрөх, ирэх тэр хүмүүсийн итгэлийн төлөө энэ номыг олж уншаад итгэл нь барьж байгуулагдах тэр хүмүүсийн төлөө би танд хандан залбирч ярьж л байсан бай таараш штэ. Бид нар өнөөдөр тэгвэл яагаа айх хэвтэй. Яна би өстө итгэлээс ухарчих би яна би өстө ингэчих би өстө эзнээс оруулчих би ингэчих. Би тэгвэл танд бүр илүү давуу залбирал харуулъя. Йохан 17. Даниэл таны төлөө хангалтгүй залбирсан шиг санагдаад байвал. Кеннет Хейген таны төлөө хангалттай залбирсан шиг санагдахгүй байвал. Би танд тэгвэл бүр Есүсийн залбирлыг харуулъя. Та тэгээд Есүсийн өдөөс бол арай юм ярихгүй байлгүй дээ. 17 дугаар бүлэг бүхэлдээ та бид хоёрын төлөө залбирсан төхөө. 17 дугаар бүлэг бүхэлдээ хотын сүмийн төлөө, зөвхөн хотын сүмийн төлөө энэ ертөнцийн Христээр овогддог бүхий сүм чуулганы төлөө залбирсан залбирал байгаа. Яг л Есүс хэлсэн. Би өөрийнхөө төлөө биш. Би таны надад өгсөн хүмүүсийн төлөө би гуйж. Би тэдний төлөө залбирч байна. Цаг минь ирлээ. Таныг хүүч нь алдаршуулахын тулд одоо та хүүгээ алдаршуулаач. Бид нар эндээс хэд хэдэн өгүүлбэрийг харна. ертөнцөөс таны надад өгсөн хүмүүст би таны нэрийг илэрхийлсэн. Тэд таних байсан бөгөөд та тэднийг надад өгсөн. Тэд таны үгийг сахисан юм аа. Түүний үгийг сахидаг хүн болгоны төлөө Есүстэй амьдарч байсан бөгөөд Есүсийн дараа бүр 2000 жилийн дараа бөө мэд амьдардаг нь мэддэхгүй хэдэн монголчууд зөвхөн түүний үгийг сахисан байхад тэр өөрөө залбирж исэн байгаа. Тэр та бидний төлөө залбирж исэн юм аа. Бүх хүний төлөө биш би энийг бат мэднэ. Түүний үгийг сахидгүй хүмүүсийн төлөө тэр гуйгаагүй байхгүй юу? Сахидагч бай, сахидагчгүй хамаагүй. Тэр сахидгүй байсан ч хамаагүй тэр хэлээгөө. Тэр харин миний үгийг сахидаг хүний төлөө бол би үнэхээр гуйж байна танаас. Зүгээр хилэлгүүдийн цээжилсэн тэгсэн мөрлөө амьдрал нь огт өөрөөр явагддаг. Тэр хүмүүс
энэ ишлэлийг мянгантаа татаж аваад орилсон ч нэмэргүй. Тэр хүмүүст зориулагдаагүй. Харин Христийн алтар ба түүний хавчлагыг бонуст нь хамтд нь аваад хаанчлалын замаар урагштаар шийдэхдээ таны үгийг сахихын тулд би өөрийгөө өгөх болно гэж шийдсэн тэр хүмүүсийн төлөө бол харин Христ гуйсан шүү. Тэм учраас би хэлээд байгаа байхгүй. Та тэр хүн мөн л юм бол санаа зовх юм байхгүй. Та тэр хүн мөн болвол танд амлалтууд нь ажиллах болно. Би чиний орох гарахыг чинь харах болно. Би чиний сэтгэлийг чинь сахих болно. Израилийн дээд нэгэн унтахчгүй, үүрэглэгчгүй, зүүрмэглэгчгүй. Би чиний сэтгэлийг чинь сахина гэсэн. Сэтгэлийн хөдөлгөөн чинь чамайг устгахгүй гэсэн үг шүү дээ. Би чиний сэтгэлийн хөдөлгөөнийг янзлахаа мэдэх болно. Би чамаас сэтгэл биш сүнс хүн болгоно. Би энийг чамд дөр амлаж байна. Чи орж ирчээ тэнхтээд гараа явсан ч хамаагүй. Гарчаад буцаж орж ирсэн ч хамгийн гол нь чи намайг хүсдэг бол чи миний үгийг сахидаг байхдаа энэ амлалт биелэгдэнэ. Тэгээд цаашаа ертөнцөөс таны надад өгсөн хүмүүс би таны нэрийг илэрхийлсэн. Тэд таних байсан бөгөөд та тэднийг надад өгсөн. Тэд таны үгийг сахисан юм. Би Есүсийг боддог байхгүй. 12 дагалдагчийг хайрлаад идэг нууц нь ирдгсэн чи энэ л байгаа. Чи 12 дагалдагч нь одоо бүр санта муутайгаа Библиэлд бичээстэй байгаа штэ. Овлоггүй, давтаргүй, урвагч, заван, хандлагатай, атаач, алдарны дуртай одоо бүх юмтайгаа бичигдсэн байгаа штэ. Энэ 12 хүн бол. Харин Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр та надад тэр хүмүүсийг өгсөн учраас би тэр хүмүүсээс нэг нь яг уу явдаг явсараа явсан. Яг л угаасаа явах хэрэгтэй байсан. Бусдыг би алдаагүй гэсэн. Тийм учраас тэр надад Бурхан энэ хүмүүсийг өгсөн гэдгийг мэдсэн учраас тэр алдаагүй байна л да тэр хүмүүсээс. Бурханаас надад өгсөн хүн гэж байна. Диавол зориуд надад өгсөн хүн гэж байна. Бүгдээрээ Бурханаас биш байхгүй юу? Бид нар чинь бүгдээрээ Бурханаас манай хашааны банкар хүртэл Бурханаас гэж боддог учраас бид нар хүнийг хайрлах гэж зүдэрсээр хамаг зүрх сэтгэлээ сэглүүлээд, доромжлуулаад, дээрлгүүлээд, тэгээ нөгөөдөгтөө хэрэлдээ муудалцаа за тэгээ конец фильм болдог байхгүй. Тэгээ бид нар Бурханыг буруутгаад та хайрлага хайрлах гэсэн чинь тэрний эний чинь байж байгаа царай мэрэ гэл ингээд. Тэр өгөөгүй хүн гэдэг чинь октоор дөхүү. Түүний өгс бид нар тэрний өгсөн хүн гэхээр амар хэцүү байх гэж боддог үгүй. Харин тэрний өгсөн хүмүүсийг хайрлах юм бол тэрний өгсөн гэдэгт нь ихлээд итгэлтэй байх хэрэгтэй та. Тэгж чадах юм бол та чадна. Айгүй боломжтой. Харин өгсөн хүмүүсээс нь урах юм бол одоо бол та харин өөрөөр ярина. Түүний залбир шүү энэ миний залбир л ш. Тэр өөрөө хэлсэн. Би ертөнцийн төлөө биш. Харин таны надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд таних билээ. Миний бүх юм таних бас минийх. Тэдний дотор би алдаршуулагдлаа. Цаашид би ертөнцид байхгүй. Харин тэд ертөнцид байна. Тэ? Би байхгүй. Харин тэд байна. Есүс байхгүй. Одоо бид байгаа. Есүс эцгийн баруун гартал заларч байгаа. Харин бид нар эцгийн баруун гартал залраагүй. Бид нар энэ газар дэлхий дээр амьдарч байна. Ариун сүнс бидэнтэй хамт байна. Би тань руу очноо. Ариун аваа. Бидний айдал тэднийг нэг байлгахын тулд надад өгсөн өөрийнхөө нэрээр та тэднийг хамгаалаач. Бид нэг болж болох уу? Болно ш. Яг л Есүс энэ ингэж залбирсан байхгүй. Хичнээн сүм чуулган эв нэгдэл нэг байдгийн төлөө залбирсан бэ. Болно штэ. Бүрэн боломжтой байхгүй. Тэд нар Бабелийн цамхгийг барих гэж байхдаа Бурханаас өндөр цамхыг барья гэж яг нэг санаатай байж чадсан учраас барьж чадсан байхгүй. Чадж байгаа биз дээ. Тэгвэл Бурханы төлөө хүмүүс түүний хаанчлалыг үнэхээр газар дэлхий дээр буулгаж ирмээрэн газар дээр хаанчлан байгааг бодтойгоор ертөнц харж ертөнц өөрийнхөө авралыг олж хараасаа гэж хүсэж байгаа хүмүүс нэгдэж болох уу болно ш. Бурханы эсрэг байсан хүмүүс нэгдэж нэг болж чаддаг хүчтэй юм бол бид нар яагаад болох вэ гэж. Тэр тусмаа Есүс бидний төлөө залбирсан биш. Та хоёр яаж нэг байдаг вүлээ? Яг тэр шиг
Энэ хүмүүс нэг байгаас Есүс зүгээр л айгүй уянгийн айлд орцсон те үххийнхээ өмнөөс ингээл уйлж муулаад айгүй сэтгэлийн гүн ямарл давтцсан. Тийм үедээ энийг ярьсан гэж бодож нүгүй. Ажлаа хийж гэн эн чинь бүр. Эн чинь бүр одоо энэ хүмүүсийн төлөө юу гэж залбирах вэ? Үг нэг бүрээ сонгож энэ чинь залбирж байгаа байхгүй юу? Маш олон христчингүүд өнөөдөр мэдгүй би одоо бүр юу гэж залбирхаач мэдхээ байлаа гэж ярьж байгаа. 17 дугаар бүлгийг унш. Үнэхээр Христ чинь л юм бол бидний эзэн Христ, бидний эзэн ингэж залбирсан. Би Христ чинь миний залбирчсан Христлэг байх хэрэгтэй болчихж шүү. Тэгэхээр энийг унших хэрэгтэй байхгүй. Нэг байхын тулд би гуйж байна гэж хэлж байгаа. Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг надад өгсөн таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэгэн ч мөхөөгүй. Энэ нь угаасаа судар билэгдэхийн тулд байсан. Харин одоо би тань руу очино. Тэдний дотор миний баяр баясгал нь дүүрэн байхын тулд энэ бүхнийг би ертөнцид байхдаа ярьж байна. Би таны үгийг тэдэнд өгсөн. Тэдний дотор баяр баясгал нь байхад Есүс үнэхээр санаа тавьсан байна. Би таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзээ ядсан юм а. Би танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй. Есүс биднийг ертөнцөөс аваач сайн авчих надад авчих гэж гуйгааг байхад харин бид нар бол гуйдэн ш. Ингэж амьдрахаар аваач намайг аваач. Мөнхийн ус хүртэл жигсэж наммааргүй байна таныг. Чи хөв тавилангаа гүйцэтгэхээс нааш яг адилхан л одоо хүүхд маань сургууль сурах гээд явъя. Тэгснээл тэндээс болио бистэн хажуу өрөөнийхөө хинд гомдцоо одоо би буцмаар байна гэж орилоод ивэл та баярлах уу? Димээрээ дагаа чи. Би өстө бүх юмар хангаж байна. Чи зүгээр дугай наанаа сураад өгөөч. Бид нар тэгнэ үстэй. Тэгээ тэр хүүхдийг бид нар ёслол төгөлдөр хүлээж авах уу? Хөгжим үлээгээл. Ичнээсээ бид нар шүн хүлээж авахыг бодно үстэй. Хүмүүсээс нуугаад Түмэс төмний шившигста хуршууд хараад пэс амар мундаг гадаад яваас өнөө хүүхэд нь үрээд ирлээ. Ямар ч шалтгаан бай хамаагүй за ямар ч шалтгаан бай хамаагүй тэнд хүүхэд маань бүрээс амар одоо шудраг усаар хэлмэгцэн ч бай одоо бүх ертөнц тэрний эсрэг болсон ч хүүхэд маань тэнд гоцайтал зогсож байгаа зорилгоо гүйцээгээд дээрээс бид нар хүсдэг үстэй. Гэтэл бид нар цаг нь олоог байхад энэ тэгээ Христийн залбирлын дагуу юу? Есүс тэнд биднийг танаас би яагаад гэвэл Есүс мэдсэн байхгүй юу? Иерусалим яаж талхлагдахыг, хэн яаж үхэхийг, түүний нэрийн төлөө хичнээн олон хүн амиараа энэ замыг тавихыг тэр харж исэн, мэдчихсэн. Тэр тэгж хэлж чадах нэг мөн шүү. Хамгийн эрэгтэй нэг нь тэр байхгүй юу? Үр хүүхдтэйгээ хүмүүс арсланд идүүлж үххийг тэр мэдчихлээсэн. Гэтэ тэр тэгж хэлсэн байхгүй. Бүгдийг хав яшиг зөө. Миний өмнөөс үхэж бүхэд яах юм бэ? Түүгц би ер нь хинжүүлээ гээгүй байхгүй. Би энэ хүмүүсийг аваач гэж гуйхгүй танаас. Харин та тэднийг хамгаалаач. Нэг байлгаж өгөөч. Хиний төлөө эцсийн бүлэгт. Өнөөдөр энд ингээ сууж байгаа бидний төлөө ш эцсийн бүлэгт. Тийм биз дээ. Тэр бид нар авчихөө яшиг зүү ядаргаатай ингэж зовлогоо зоож зүгээр тань руу очиж гэвэл таас айгүй та тийшээ очих хэсэг нь тодорхойгүй шүү нэрээ. Яг л мөнхийн ус таныг авахаас татгалцж байна. Нөгөө нэг виз дарж өгөхгүй байх гэдэг шиг. Бид нар виз даруулах хэрэгтэй байхгүй юу? Цаашаага харъя. Гуйж байна. Харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Тэр биднээсний төлөө хамгаалж залбирсан байна. Бид нар их сонирхолтой доо ер нь бол бид нар аль нэг гадаадаас нэг мундаг пастор ирвэл пастор миний төлөө ингээл надад бас хамгаалт миний гэр бүлийн төлөө ингээл хамгаалаач гэж залбирж өгөөч мөгөөч гэж бид нар гуйдээ. Тэгээ Есүс бидний төлөө залбирсан байхгүй юу? Ганцхан Есүс биш бидний эцгүүд мэдгүй бидэнд хайртай хүн болгон л энийг бити хамгаалаарай гэж залбирахгүй ш дандаа л хамгаалж өгөөрэй хамгаалаар таны итгэдэггүй ээж аав хүртэл тэр буддаад ч юунд ч таны хамгаалаарай хүүхдийн минь хамгаалаарай тэр юм гуйж л байгаа ш. Түр сонсдоггүйг л мэдхээс хамгаалж өгөөч гэж тэр гуйсан байхгүй юу? Тэр хамгаална гэсэн үг. Тэр нь зөвхөн таныг ингээл бодит аюулаас биш. Сүнслэг төөрөглөөс үл хамгаална гэсэн үг шүү дээ. Тийм учраас бардан байж болохгүй байхгүй юу? Би өнөөдөр төөрөөгүй шүү дээ. Аргагүй дээ би ч бас арай л ангил та. Бас арай л өөр л дөө би бас.
Та өөртөө биш. Зүгээр л тэр таныг хамгаалсан байгаа байхгүй. Гэтэ та мэднэ л дээ. Йоо би нэг өөрийнхөө мондогт айгүй ингээ явцсан шиг тэнэгддэг байж. Тэр танд тэрийг ойлгуулахдаа мэдүүлчихэн штэ танд. Харин мэдхгүй ойлгохгүй сонсгогч хүсэхгүй хүн хэлэхгүй чамайг бурхан хамгаалж байгаа байхгүй юу гэж хэлээд байх. Үгүй штэ. Яг мэдээж бурхан хамгаалж байгаа л да. Гэтэ ер нь баг ихийг нь би өөрөө хийгээд байгаа. Яг л би энэ салбартаа мэрэгчсэн. Мэдгүй одоо юм чих богинохон болчиход байгаа шин. Тэ? Хүний амьдралч айгүй богинохон, алдар гавьяач айгүй богинохон, одоо эд хөрөнгөч айгүй богинохон ерөөсө. Өнөөдөр орж ирэх шиг болоод гараа явчихдаг тийм болчиход байгаа байхгүй. Амар богинохон явагдаад таныг магадгүй те хинхийг нь би гэж ядал чинь тэгэл айгүй болол тэгэл юм зогсон шүү нэрээ. Небухаднецар шиг. Ямар агуу гэжсэн чинь авч айцсан шүү. Тэгээ киноны 2 дугаар анги шал өөр ертөнцид өрнөж байгаа байхгүй. Миний өнөөж бүр амтан болсон те. Шүүдэрт н ороод гिचчихсэн гэж. Би зүгээр ингэж боддгийг заримдаа. Бурхан өөр дээр нь ажилдаг хүн ямар өрөөлтэй вэ? Өөр дээр нь хурууч дүрдгүү хүн ямар хэцүү вэ? Зүгээр орхицсан. Тэгэл зөв хийж гэнэ үү, буруу хийж гэнэ үү тэгэл зүгээр чи өрөө л мэд. Тэгээ зүгээр дүнд нь тавьчихсан. Харин нухаал чамааг энттэй нухаал нэг юм ойлгуулад нухаал цохоод бал эвэнд оруулаад ингээд ажиллаад те ичгүүрт нэг оруулж үзэл ичснийхаа дараа дахиж ичгүүрт орохгүй арга замаа бодож олоод хашир болоод хэрсүү болоод буур суугаад өсөөл төлөвшөөл энэ бол ерөөл байхгүй. Зүгээр таны ингээд бурхан израилчуудыг хичнээн олоодаа орхижсэн гэж зү. За болио та нар зүгээр дураараа л бай. Шиг болио. Тэг нөгөө тул нь ядчихад тэгэл үгүй байна та хэрэгтэй байна ирээч гэж орилдог. Гэтэл бурхан ирдэг л аахгүй. Израилчуудаас ч илүү даруй шүү дээ бурхан. Хүчтэй болио та чам дээр очиж намаа ямар амар гомдолоо. Тийм байхгүй. Тэр тэгдэггүй байхгүй. Яа тэгвэл бид нар тиймч бурхан өөрийнхөө мөн чанараас урвдаггүй. Тэр ирдэг. Тэр бидэнд тусалдаг. Гэхдээ бид нар алин болгон тэрний нэгүслэр тоглох юм бэ? Ирэхгүй хайшаа зайлтын чи. Аврахгүй хайшгаа зайлтын чи. Ингээд яхам л тэр нэрээ ирэхгүй. Чамайг өөрийгөө авартал чин тэр чи өөрийгөө ч аварч чадахгүй юм байна гэдэг чи ойлгох хүртэл тэр ерөөс хуруугаа хумсаач хөдлөхгүй. Тэм учраас та миний надад оролцохгүй, миний амьдрал руу орж ирэхгүй, намайг хэлбэржүүлэхгүй, намайг ингэхгүй байхаас л намайг хол ойлгож өөрийгөө та залбираарай. Бид нар ер нь тэрний гарт нухлагдах тусмаа айгүй гоё эвэнд орно. Маш сайхан эвэнд орно. Би нялх байхдаа манай аав нэг хэвийн боо хийсэн юм аа. Тэр одоо өвөөгийнт хийжсэн юм уу? Би яг тэр хаана хийгээд ослохгүй нухаад ирсэн санаад байгаа байхгүй юу? Би бүр залхуу өрөөд болооч ямар удаан нухад юм бэ гэсэн чинь манай үгүй миний хөө ингээд нухаал гэдэг. Тэгээ бүр нухчаад ингээд нөгөө манай өвөө ч ингээд хивээ өөрөө хийдэг хүн байсан. Тэгээд тэр хивэн дээрээ ингээд тавих гэж байгаа байхгүй нөгөө ингэсэн бимбэ гэдэг үлээ тэр чи гэдэг. Тэгээд би бимбэнд нь ингээд хуруугаа үргэсэн чи тэр бүр горил биш ээ. Ямар гоё юм уян зөөлөн ширхэг зураас байхгүй. Бид нар яг тийм болох хэрэгтэй байхгүй. Тэгэл хивэнд хийгээл хевлэл гарахад үлзийхээ яасан хасхээ масхийг бүгдээрээ гараад ирэх ёстой. Тэгээ нухуулдаг хүмүүс өрөөлтэй. Намайг нухсаар байх болтугай. Миний тэрслүү байдлыг нугасаар байх болтугай. Миний хөшүүн төмөршөг хүзүүг өстой уян болох болтугай. Миний төмөршөг зүрхийг та үнэхээр уяраах болтугай. Та үнэхээр нухах болтугай. Ээдээ надтай ажиллаад дүүрс эргээ, дүүрс эрэг. Тэгээд одоо ичих юм байвал ичээл даваал бардамлаа хараал уйлал үсээ зулгаагаал хаяа үнс цацаал урагшлал бай би ерөөсөө л ингэж хилдэг хүн үнэхээр хувь тавилангаа гүйцэлдүүлнэ энэ үнэн үг ш. Худлаа гэд надад итгэхгүй та энэ библиэрээ бүх хүнийг хараарай. Бүгдээрээ ийм ямар орсон. Зүгээр ингэ сууж байгаа тав гэж цэцэг шиг гарч ирээд бүгд гэл юм хийгээл тэгээ алдарсан хүн нэг ширхэгч байхгүй. Тийм ялаа илжигч байхгүй энэ дээр. Бүгд түүний мутраар хэлбэржүүлэгдэжсэн. Танд өөр ямар ч арга зам байхгүй. Өөрийнхөө дураар байх ямар ч боломжгүй. Өөрийнхөө хүслээр байх ямар ч арга байхгүй.
Би нэг удаа бурханд тэгж ямар хэцүү юм бэ хүслээрээ ч ээж болохгүй. Би чи угаасаа л энэ замыг сонгосон. Би чамд эхнээсээ л хэлжсэн. Энэ зам бол чиний хүслийн зам биш. Миний хүслийн зам. Миний хүслийн зам биш. Чиний хүслийн зам чинь тэртээ үлдсэн. Харин энэ бол хаанчлалын зам. Чи тэгээд дуулаад ингэж явдаг зам огт биш байгаа байхгүй юу? Есүс бидний төлөө гуйж байсан. Бидний төлөө залбирж байсан. За Есүсийг орхив. Одоо ингээд зөндөө залбирлууд нь байгаа л. Дараагийн үеийн хүмүүс. За бүр ойрхон Филипп пастор, Джонатан Дэвид. Бид нар ингэдэж штэ. Одоо бол бидрийг тэрийг ойлгодог бас. Биднэрт яагаад ийм хин нэгэн хэрэгтэй юм болоо? Биднэрт яагаад өмнө минь алхах хүн хэрэгтэй юм болоо гэж бид нар тэнийг юм шиг асуудаг. Цаан чи итгэдэг хүмүүс хүртэл миний өмнө хин нэг явах хэрэгтэй гэж мэддэг байхгүй. Миний би яагаад л энэгээр явж үзээгүй. Яагаад л ямар аюул байдгийг би тэр болгоно мэдэхгүй. Яагаад гэвэл юу гээчийн дайсан хаана намайг отоод ямар занг хэрэлдгийг би сайн мэдэхгүй. Тийм учраас хин нэг нь намайг үрчилж аваад намайг хүүхэд мэт хүүхдээ гэж үзээд намайг сахилгажуулаад намайг дагуулад ингээд яваасаа гэж бид нар хүсэх ёстой. А тийм нэгэн өгөгдсөн бол тэр хүн таны дээр маш том хамгаалалт болж орж ирдэг. Тэр хүн залбирлуудаараа заавал та асуух шаардлагагүй. Филипп пастора та ер нь залбиралдаа чүхэн миний нэрийг ер нь хаяа боловч зулдгүй өдр гэж асуух хэрэггүй. Та зүгээр итэг. Ариун сүнс яах гэж биднээсийг ингэж холбодгийг. Ариун сүнс сануулна штэ. Мэдгүй энэ тэнийг асуулт юм. Та миний төлөө залбирч байгаарэ. Би одоо жишээлбэл Филипп пасторыг ирээл явахт нь ээдээ би гоё. Миний төлөө залбираарэ гэвэл тэр гайхна. Чи халуураа юу яагаа вэ? Юу яриад байгаа юм бэ? Над руу их санаа харах байхаа тэгж хэлэхгүй ч гэсэн. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр зүгээр нэг залбирал биш. Бүр биднээсийг урагшин түлхчээдэг хүчтэй түлхүүр үгсийг хэрэгэлсэн тийм хүчтэй залбирлуудаараа бидний өмнө байсан бүх хүмүүс бидэнд үйлчилж ирсэн юм аа. Монгол орны төлөөч гэсэн. Бид нар ингэж ярьж 90 оны хувьсгалаас өмнө бүр аль дивэн галавт одоо тэр Чингис Мингсэн айхын үед итгэгч нар байж гинэ, хаттад нь итгэгч байж гинэ. Тэд нар залбирдаг л байсан би тараа штэ. Тийм биз дээ. Одоо итгэгч л байсан бол залбирч л байсан бай таараа штэ. Хин гэж одоо мундаг итгэлийн хүн тэнд бидний төлөө юу гэж залбираад уул хадан дээрээ очиод орилоо гашхраад тунхаглаж байсны үр дүнд бид нар өнөөдөр бий болж байгаа бид нар мэдэхгүй байхгүй. Цөмөрөө нэг жоохон ингэж нэг жоохон тэнүүн бодвол ямар вэ? Би миний амьдрал, миний үр хүүхэд, миний мөнгө, миний үйлчлэл гэл ингээл эндрээ тойрол ингээл яваад байх биш харин бид нар өмнөх үеийнхэн маань надад яаж үйлчилж ирснийг ойлгох хэрэгтэй юм. Тэд нар бол залбирлаараа бидний төлөө үнэхээр үйлчилж ирсэн. Би сандаг бид хоёр яг Солонгосоос ирэх гээд тэгээд бид хоёртай хамт сүмд үйлчилж ирсэн. Бид хоёрт зааж багшилж авч явж ирсэн хүмүүс байсан. Олон биш л дээ. 2-3 хүн бол байсан. Тэгээд бид нар нэг газар очиод залбирсан. Тэгсэн чинь тэд нар бидний төлөө залбирж байгаа байхгүй яа гэвэл одоо ингээд бид хоёр чи Солонгост итгэсэн яг тэр хүмүүсийн гараар бойжсэн байхгүй юу. Хоёр хүн бол ялангуяа бид хоёрын амьдралд онцгой маш чухал нөлөө бусд нь гүйцэтгээг өгсөн үг биш. Гэтэ тэр хоёр хүн бол их онцгой нөлөө гүйцэт. Нэг нь эрэгтэй хүн байсан. Яа би өстө тэр эрэгтэй хүний залбирлыг хараад нэрээс хачин болж байгаа юм чи бүр. Би зөв тэрийг харж байхдаа залбирал бол үнэхээр нэг юм байна гэдгийг ойлгож ирсэн байна. Залбирал бол зүгээр нэг ааваас тэгэрээ ингээд үнэхээр өөр байсан байна. Тэгээ баг өвтөр явах гэж байгаа гэдэг тэр хүмүүс битэрийн төлөө залбирч ирсэн. Өөрсдөө солонгос хэлээрээ л дээ. Зарим үгийг л битэр ойлгол. Ер нь бол ихэнх үгийг нь бол одоо тогтоогүй байна. Үнэхээр санаанд тогтоогүй. Тэгээ тэр эрэгтэй багш маань болохоор бүр ингээд бүрээстэ бүрээстэ болдог бол ерөөсөө тэр дэлхийг бүр цөмлөхийг хүсэж байна. Бүрээстэ бүр хам хүссэн зүтгэцэн бүрээстэ. Үнэхээр л нэг юмыг л тэр эзэнтэй яриа байна. Тэр зураг ерөөсөө надаас санаас гардаг байхгүй. Тэр юу гिचийн залбирлыг хийсэн. Манай нөхрийн төлөөч залбирсан. Би тэр хүний тэр хүс туслуулсан. Тэр
бүрээсээ үнэхээр шаналсан те үнэхээр хүссэн нэг тийм залбирлууд үнэхээр яг тэр хүнд бол би баярлалаа гэж хэлэх юмсан гэж боддtiin. Мэдгүй тэр хүн өөрөө тэрийг одоо санаж явдаг ч юм уу бөө мэдлээ. Зүгээр л тийм хүмүүс бидний амьдрал байсан. Хойштооч байх болно. Өнөөдөр бид нар зүгээр л харж байгаа л за зэн сувтан жоохон гайгүй юм шиг байлээ. Тэгээ энийг жоохон дагаад үзье дөө. Малгай тавиад манайх болъё дөө. Маргааш мордод явъя дөө гэх тийм амьдрал биднийх биш байхгүй. Бид нар яг таних хэрэгтэй. Хин яг чиний төлөө өхөн хатан зогсож чадах вэ гэдэг. Таниад авцсан бол зуурах хэрэгтэй. Үнэхээр хөгжүүлэх хэрэгтэй. Тэрэн дотор нь амьдарч сурах хэрэгтэй. Яг тэгжээж л нөгөө өв гэдэг юм чи урсаж орж ирнэ шүү дээ. Түүнээс өнөөдөр энэ нь шүү дээ те. Энэ сумыг сонгох уу, энэ сумыг сонгох уу? Энэ пастрыг дагах уу, энийг дагах уу даач хэргийн учир байгаа юм биш. Бид нар зүгээр ингээд гудамжны хүн бай. Тэгээд тэгсэн чинь нэг баян хүн өв залгамжлагчгүй байжгаад 100 хүн дотроос өв залгамжлагч шалгаруулъя гэж тэмцээн зохиоё. Та өв залгамжлагч нь болсон байхын тулд хүүхэд нь болж үрчлэгдэх ёстой. Та тэрний төлөө өхөн хатан зүтгэнэ. Бүхий сорилт шалгалтуудын даваал тэмцээнд нь оролдоод дуулаад бүжиглүүл. Яагаад гэвэл та төрүүлчих юм бол тэрний тэр гэж тэр хүнээр овоглоод тэгснээрээ яах юм? Өв нь танд ирдэм байгаа үстэй. Гэхдээ тийм кино зөндөө байдаг те. Кинон дээр яасан нэр энэ хүнтэй сууж байгаа л тэгэл алаал тэгэл өвийг нь өөртөө ав юм аа. Өв айгуу чухал байхгүй юу? Гэхдээ ганцхан бид нар л өв гэхээр зэрэг энэ хотын сүмийн мод. Энэ сүмийн мод нь юм байгаа юм. Энэ мод биш байхгүй юу? Тэнгэр мөнхийн улсад яригдаж байгаа бүх зүйл одоо амлалт, ёроол, одоо хаанчлал маань бүгд өв байхгүй юу? Тэр өвийг чи өгөхийн тулд нэг тийм холбогдсон хүмүүс хэрэгтэй юм аа үстэй. Бурхантай холбогдсон. Тэр бүх өвөг дайцууд ингэж явсаар. Өнөөдөр бидэн дээр ирчээд ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ энэ нь л өшөөл түүнээс бүх Христэд итгэгч нар Бурханы үгэд мөн шүү дээ. Ганцхан бүгд тэрний төлөвлөгөөтэй холбогдож өгөхгүй л байгаа даа байхгүй юу да хамгийн гол нь. Бүгд хүүхэд нь мөн. Бүгд л амлалтын амаар байна. Би чи хүүхэд чинь бидтэй. Цусаараа аваа бидтэй чи намайг гэж орилол байна. Гэтэ хин тэрний төлөвлөгөөр орж байгаа юм бэ? Хин тэрний төлөвлөгөөрөө ороод үгээгүй. Бусад бүх юм бол чухал биш. Би зөвхөн таны төлөвлөгөөг мушгмаар. Би таныг танимаар байна. Таныг мэдмээр байна. Таны оролцоог хармаар байна. Таны ажиллагааг танимаар байна. Би таны доторх өөрийнхөө байр суурийг хармаар байна. Яаж холбогдоод байгаа холбоосоо үзмээр байна. Хин энэний араас яваад байгаа юм. Энийг л хийх дургу байгаа юм. Тэгээ зүгээр л Христэд итгэнэ гэдэг бол тэгэл зүгээр л сүм ямар ч хамаагүй чиний ойр хавч сүм байна уу? Байж манай хажууд загалмаатай юм. Болж загалмаатай л мөн шүү. Загалмаа олон загалмаа байх тусмал чи яваараа тийш байгаа. Бараг л тэгээд байгаа юм. Би яагаад ингэж хэлж байгаа? Зарим сүмний гадаа 3 загалмаа хадастай байлаа шүү. Тэгэхээр бодвол олон загалмаатай байл олон хүн орох ёстой байлгүй дээ. Бид нар сүмийн байртаа болохоор загалмаа хадахгүй угаасаа. Таних тэмдэг өгөхгүй. Сүнс хөдөлтийн бол орж ирнэ үз. Хөдлөхгүй л одоо яах вэ тэгээд. Өөр албаар би янз үзэж тгий гэж бодоод байгаа юм. Бидний төлөө тийм хүмүүс залбирж байсан юм аа. Тэгээ бид нар өнөөдөр энэ хүргээд дуусгая. Дараагийн бүтэн сайдрыг үргэлжлүүлээд явна. Бодоорой та гэртээ очиод. Энэ манай пастор юу миний төлөө залбирдаг болов уу, молов уу гэж битгий тэгэж бод. Та би ингээд залбирангуутраа тань руу уцдахгүй шүү дээ. За, сая нэг юм боллоо. Би залбирлаа таны төлөө. Тэгэхгүй би. Харин залбирна. Гэхдээ зүгээр биегээс гадна, биегээс өмнө зөндөө хүмүүс байна. Бүр тэрнээс ч өмнө Христ шин гэрээг эхлүүлсэн тэр нэгэн өөрөө байна. Миний хүмүүсийг нэг байлгаж өгөөч гэж би танаас гуйж байна. Тэд нар ямар хэцүү ертөнцид амьдарсан ч та тэднийг авах биш харин тэднийг хамгаалаач гэж би гуйж байна. Та бид хоёр ямар нэг байдаг үлээ дээ. Яг тийм нэг байх болтугай. Тэд нар би таныг яаж хайрлаж, та намайг яаж хайрласан шиг тэд нар бие биенээ хайрлах болтугай. Есүс яг тэгчээ тэднэрт юу гэж хэлсэн бэ гэхээр та нар бие биенээ хайрлаарай. ертөнцид та нарын хайраар эцгийг чинь таних болно гэж хэлсэн байхгүй юу? За баярлалаа амин гэж хэлж гин хүмүүс. Одоо бидэнд юу үлдэж гин үү? Би бинийг хайрлах үлдэж.
Тэгэхээр яах нь вэ? Ямар ч ааш гаргаж исэн, яаж ч язав татав хийж исэн, юунч дургууг чи хүргэж исэн. Яаж ч исэн тагүй би энэ хүнийг хайрлахад сурах болно. Ариун сүнс тийм хүнийг зүрхэнд хайраад зүтгэн. Бид нар ингэдэж ариун сүнс зүрхэнд минь хайраад зүтгэраа гэнэт ариун сүнс тийм цэрэг юм уу хайшаа. Тэгээд хувингаар хайр зүтгэх гэхгүй. Харин ямар ч үед би энэ хүнийг хайрлана гэж шийдсэн хүний зүрхэнд бол юм зүтгэн шүү. Эхнэр нөхрөө ирдэгдэг үстэй. Гэрэлцсэн. Тэгэл үзэж тарна шүү. Арээчтэй 20 жилийн дараа амар араншин олоод Discovery сувг шиг. Чи яана энэ хүний дотор ийм тэгтээ бид нар салж явдгүй үстэй. Тэгтээ хайрласан ивэрэл идэв шүү. Яг тэр шиг л аахгүй юу? Бид нар би нэг хайрласан ивэрэ байх хэрэгтэй. Тэгэх юм бол сүм дотор ерөөсө тэр намайг тэгээ тэр ингээ би тэрийг тийм гэж одоо үзсэн тэрнээс тийм зан гараад арээчтэй тийм үг сонсч яаж тийм авир гаргаж чадаж байна маа. Зүгээр харин та тэгэж ён гэхийнхээ оронд миний ч дотор ажиллах болтугай, тэрний ч дотор ажиллах болтугай, бүр ясын минь цайлах болтугай, бүр дотрын минь уудлах болтугай, бүр өөрийнхөө минь буулгах болтугай. Тэрэндээ санаа тай. Тэгэх юм бол бид бие биенээ хайрлахад сурч чадна. Хэрэг бид нар зүгээр энэ дотор сууж байгаа нэг хитгэн үстэй харт толгой бие биенээ хайрлаж сурчих юм бол Бурхан гэж байдгийм байна гэдэг ертөнц таних гад байна цаан чинь. Нэг тийм агуу ажил хийсний чинь дараа биш. Ямар нэгэн ажил хийхээр л хүмүүс Бурханыг харахгүй шүү. Ажил хийсэн хүнийг л харна ш. Харин бие биенээ хэрхэн хайрлаж байгааг, сүм чуулганаа хэрхэн хүндэлж байгааг бид нар хүндлийн тухай үзэх болно. Ярилцах болно, үзээд байх ч юм уу. Ярилцах болно. Тэрийг мань харахтаа хүмүүс нэрээ Бурхан гэж ийм л байдаг байх та одоо. Гэхдээ Бурханы хүүхдүүд гэж одоо ийм л та нар одоо сураач. Энэ Бурханы хүүхдүүдээс ямар сайхан бие биенээ хайрлж, хүндэлж, ямар бие биенийг уучилж, өнгөрөөж, тайвж одоо тий ингэж байна. Энд ямар энэ дэлхийх биш ээ. Тэд нар өөрсдөө гэрчлэх болно. Тийм учраас хайрт аваа бид нар өнөө өглөө тань талархаж байна. Өмнө алхаж явсан Авраам, Яаков, Исаак, бидний өмнө алхаж явсан Бурханы генералууд тэр хүмүүсийн төлөө өнөөдөр биднийг замчилж байгаа бидний төлөө үнэхээр зуучилж залбирж байгаа гадаадын дотоодын олон бид нар заримыг нь царайг нь ч мэдэхгүй нэрийг ч танихгүй тэр олон хүмүүсийн төлөө бид нар талархаж байна. Тэдний залбирлууд үнэхээр танд таалагдаж та тэдний залбиралд хариулж энэ өдрийг хүргэсэн байна. Тийм ч учраас бид нар итгэлийн хувьд, сүнслэг ойлголтын хувьд, бид нар мэрэгэн ухаан мэдлэгийн хувьд үнэхээр ийм өндөрт гарч чадсан гэж үзэж байна аваа. Үнэхээр таны үйл үзэгдэх ажлуудыг бид нар өнөө өглөө өрөөж байна. Таны ажлууд үзэгдэх албагүй. Тийм учраас бид нар харагдахгүй байгаа ч гэсэн, мэдрэгдэхгүй байгаа ч гэсэн, нэг ч удаа уулзаж байгаагүй ч гэсэн тэр хүмүүсийн төлөө бид нар талархаж байна. Та бидэнд үргэлжлүүлэн өөрийнхөө үедээ, өмнөх үедээ, хойч үедээ хэрхэн сайнаар үйлчилж, амьдралаа зориулж амьдрахыг та зааж өгөөрэй. Та биднүүсийг тулах тойрсон бодлуудаас мань ангижруулаарай. Та биднийг зөвхөн өөртөө анхаарсан байхаас мань ангижруулж өгөөрэй. Зөвхөн би чухал юм шиг, зөвхөн би л ертөнц юм шиг, зөвхөн над миний төлөө бүх юм хөдөлж явах ёстой юм шиг энэ аминч хувиа хичээсэн байдлаас та биднийг ангижруулах болтугай. Харин дээшгээ хармаар байна бид нар илүү холыг хармаар байна. Бид нар илүү гүн болмоор байна. Үнэхээр хотын сүм дотор таны энэ ажиллагаа улам эрчтэйгээр явагдах болтугай аваа. Есүсийн нэрээр ярьж байна. Амен. Амен. За төр сууцгаая. Юм сайхан явагдана. Хэн байглаа Чинзоо ирсэн үү? Ирээгүй дээ. Абаа гараад ирээрээ. Хэн ариун заяа бас гараад ир. Өнөөдөр хэдүүлээ бас нэг хэдэн хүмүүсийг хайчиж явах гэж байгаа явуулна. Тэгээ би танд хэлье үнэхээр хотын сүм бэлтгэж байгаа. Юуны төлөө ертөнц дэлхийн төлөө бэлтгэж байна гэсэн үг. Тэгээ манахаас ийш нараад манахаас өмнө нь хүмүүс явсан Солонгост байгаа, Америкт байгаа. Тэд нар үнэхээр амжилтаа сурж байгаа, амжилтаа ажиллаж байгаа.
Үнэхээр зөвхөн би юу сураад ирэх вэхээс илүүгээр сурсан юм маань Бурхныг алдаршуулахад би суралцж байгаа хүмүүс байгаа байхгүй. Түүн шиг энэ гурав маань хятад руу явах гэж байгаа. Сургуульд. Үнэхээр та гурыг гаргажсан үндсэн шалтгаан юу вэ гэвэл бид нар бас та нар төлөө залбирч явах болно. Тэгэд үнэхээр амжилт хүсэж байна. Тэгэд үнэхээр тэр уулс үндэстний ирээдүйн төлөө та гур тэнд очсон байгаа ш. Юу болохыг бид сайн мэдэхгүй. Магадгүй нэг маань ч гэсэн бид түрүүн бодож ирсэн. Нэг маань ч тэнд хятад гэж сураад тэгээ хятадтай нэг номер хүн болох ч юм билүү. Бид мэдэхгүй шүү дээ. Зүгээр сурах гэж байна. Юм мэдэх гэж байна. Амьдралынхаа төлөө алхах гэж байна. Ирээдүйд бурхан өөрөө төлөвлөсөн байгаа. Тэр дуудаа, тэр аваачаад тэр юм хийлгэж байгаа юм бол таны амьдрал дээр амжилтанд дүүрэн байх болно гэсэн. Үргэлж яралтууданд танартай үргэлж хамт байх болно. Тэрний хамгаалалт үргэлж танартай хамт байна. Юугаар дутагдахгүй, үргэлж ойлголтууд биднээс хол байгаа шүү. Энд байгаа, нийт байхгүй байгаа, эсвэл юм сонсохгүй байгаа. Бүү тэгэж бод. Бурхан танартай хамт байгаа. Бидний ч танартай үргэлж хамт байна гэсэн үг. Та нарт хэрэгцээтэй байгаа бүх ойлголт, мэдлэг, чадварууд нь Бурханы ерөөсөө өгөх гээд байгаа тэр хүсэл, тэмүүлүүд нь үргэлж та хоёртай, та гуравтай хамт байх болно гэдэг. Өөр хэлмээр байна. Бүр амжилтууд нь бүр илүү байгаасай. Сурж байгаа хамт байгаа хүмүүсээс бүр илүү тасарсан байгаасай. Сэтгэж байгаа, бодож байгаа, хийж байгаа, бүтээж байгаа зүйлсүүд нь өөрөнгө гарамгай байгаасай гэж хүсэж байна гэсэн. Тиймээс амжилт хүсээрээ хараараа одоо 3 хятад явууллаа шүү. Америкт 2-3 байгаа. За Солонгост байгаа. За дэлхийн нийтээр байна хотын сүмийнхэн. Хэдэн цуглах юм мэдхгүй. Нэг өдөр цуглах л байх. Эдийн дотор гэхдээ бид нэг юм шүү. Бид хамтдаа байдаг хүмүүс. Яг бол бурхан бид нэг л эцэгтэй, нэг л бурханы хүүхдүүд гэдэг утгаараа. Баярлалаа. Сайн яваад ирээрээ. Их юм сураарай. Тэр улс онцлог их зүйл хийгээрэй. Үнэхээр ирээдүйд сурч мэдсэн зүйлс нь тэгээ өөрсдөд нь хэрэгтэй байг. Бос үндэст маань хэрэгтэй байх болтгоо. Нөгөө зөв мэрэгчлээ сунгаа, зөв амжилтанд хүрэх болтгоо. Уул урхагаа сурна уу, алт дараа сурна уу. Тэр одоо юугаараа сурна өөрсдөө мэд. Харин амжилт нь бурханд байг. Алтар нь зөвхөн түүнд байх болтгоо. Зүгээр хаваалцаар явцгаая. Амен. За баярлалаа. Эрхлэмд уулзцгаая.